оршиж байгаа хүмүүсүүд маань бичлэг хийж өгөөч гэж гуйсан байгаа. Тэгэхээр бас бичлэгээ бас хамтдаа хийгээд явчихъя. За өнөөдрийн хичээлийн маань сэдэв болохоор төвлөрөлгүй байдал ба энерги алдагдал. За төвлөрөлт гэж яриад байдаг. Тэгвэл төвлөрөлгүй байдал гэж яг юу хэлээд байгаа юм болоо? Энерги алдагдал гэдэг бид нар бас зөндөг сонссон. Одоо тэгсэн мөртлөө яг одоо энерги гэж ярихлаа чинь бид нар шүү дээ аураагаа хэмжүүлээд байна. Одоо энэ энерги нэг муухай хүн тийм ээ. Хажууд нь байхдаа би ингээл ядардаг ч гэдэг юм уу, би өвдөд байдаг ч гэдэг юм уу, муухай энергитэй хүн ч гэдэг юм, сайхан энергитэй хүн ч гэдэг юм. Бид нар маш их энергийн талаар маш их юм ярьдаг. Гэхдээ энэ энергийн алдагдал гэдэг зүйл нь яг юунаас болоод үүсэж байгаагаа тэр болгондоо бас бид нар ойлгосон ч гэсэн үйлдэлээ хийлгээд энэ байдлаасаа гарч чадахгүй яваад байгаа нэг асуудал байгаа гэсэн. Тэгэхээр энэ тухай хэдүүлээ өнөөдөр нэлээд ярилцсан. За төвлөрөлгүй байдал гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Бид нар мэдэн тийм ээ анхаарал болгоомжгүй байх. Альва юмд нэг өртөөл яваад байдаг хүн байдаг шүү дээ. Ямар ч анхаарал болгоомжгүй байсгал нэг юм дуртчдаг. Тийм ээ. Тэгвэл мөн байнгын олон санаа ургаж эргэлзэн тэнэглэж байдаг. Үргэлжийн бүх толгоонд янз янзын бодол орж ирэл өөрөө тэр дотор эргэлзээ. За ингэдэм билүү, тэгдэм билүү, яах вэ гэдэг ингээд шумаа шийдэж чадахгүй эргэлзээ тэнэглэзэд яваад байдаг хүмүүс байдаг. За тэгвэл олон зүйлийг үрж зэрэг хийгээд байдаг. Монголд маань ялангуяа хүмүүсүүд маань одоо хүнтэй ярьж байхдаа цаашаанаа дахиад уцаар яриад тэгснээ цаашаанаа зургт үзээд гихч шийдгээр бүр ингээд зэрэг юмнуудыг хийгээ яваад. Тэгээ би энэ бүр гайхдаг байхгүй. Энд наа би онлайнаар одоо энэ хүнтэйг өөртөө ярьж байгаа байхгүй. Тэгээд ярих чинь за уучлаарай одоо хоног утас сугараад ингэсэн уцаа барьчаад тэгээ надтай толгоогоо тохиод яриад байгаа. Тэгсэн мэт цаашаа зургт руугаа ороод зургтаа үзээ суугаад зургтын цаана ойрлоод байгаа байхгүй. Гихч шийдгээр би бүр ингэж олон зэрэг хүн бид нар тархиндаа маш их ачаатай авчирч байдаг. Тэгэхээр төвлөрөлт гэдэг нь энэ хүнд ерөөс огт байхгүй болчихж байгаа байхгүй. За төвлөрөлгүй хүн маань бас бусдыг сонсож чадахгүй хүнтэй зэрэгцэд яриад байдаг. Хүн ярьж хахад зэрэгцэд өөдөөс нь ингээд зэрэг яриад явдаг хүмүүс байдаг бас. За нүд гэдэг маань бидний сүнсний маань одоо тол байдаг. За нүдээр бид нар маш их олон юмыг харж шижиж болдог. Хүний нүд рүү харж ярьж чадахгүй хүмүүс байдаг. Эсвэл харцсан тогтворгүй ингээд дэш ингээд Google ярьж байхдаа ингээд дэш ингээд байдаг. Энэ маань яаж нэ? Төвлөрөлгүй байгаа байдаг гэсэн. За мөн ярихдаа үгээ зэрэг давхцуулж яриад байдаг хүмүүс. Нэг юм ярьж байхдаа зэрэг дараагийнх ингээд үгээ ингээд бүр замбраагүй яриад хүмүүс байдаг тийм ээ. Гэгч шийдгээр. За ийм болон шинж тэмдгүүд маань биднэрт өдөр тутмын байгаад байдаг. Энийг бид нар өөрсдөө анзаарахгүй, мэддэггүй. За энэ маань яасангүй бид нар төвлөрөлгүй байгаад байна гэсэн үг болно. Төвлөрөлгүй гэдэг маань юу гэсэн үг вэ? Төвлөрөлтийн эсрэг үг сатаарл гэдэг гэсэн үг тийм ээ. Маш их олон юм сатаараад яваад байгаа гэсэн үг бид нар. За өшөө манайха чатан дээр бичиж. За өөр ямар зүйл байж болох вэ? Одоо яг энэ саний хэлсэн жишээн дээрээс өшөө та хэд маань өөрсдөө чинь мэддэг ч юм уу, харж исэн ч юм уу, ажиглаж исэн ч юм уу зүйл. Одоо бид нар бусдыг маш сайн мэддэг байхгүй юу? Өөрийгөө мэддэггүй. Тэгэхээр хэдүүлээ бусдаас одоо ажигласан ч юм уу. Ямар ч төвлөрөлтгүй яваад байгаа хүмүүсүүд байдаг. Тэрийг ажигласан зүйлүүд хэдүүлээ чатан дээр бичээ. Би энэ дэр нэг юм нэмээд хэлчихгүй жарлаа. Тэгдэг. Одоо жишээ нь тэр төвлөрөлт муутай. Тэгээд нэг яриагаад ярьж дуусаагүй дараагийнхаа амийг усардаг. Тэгээ ингээд нөгөө хүнтэй ярьж байхдаа анхаарал нь сарнаад өөр гээд ингээд түрүүн ярьлаа шүү дээ тий. Энэ ямар хүмүүстээр их анзаарагддаг вэ гэхээр хий давмгаалсан хүмүүстээр бас их анзаарагддаг. Ягаад гэвэл одоо миний ирсэн ингээ өвчтнүүд ингээд яг ярьж байхдаа тийм үйлдэл хийгээд байдаг байхгүй. Ингээд нэг өвчнөө ярьж яснаа тэрийг орхиод дараачихаа юмыг яриад ингээд айгу тийм ороо бусгаа анхаарал төвлөрөлтгүй тэгээд нэг юмыг ухсраад ингээ олон юм ярих жишээтэй тий. Тэгээд ингээ ажиглаад хахад ер нь хий давмгаалцсан. За ялангуяа бүр хий давмгаалсан мөртлөө дээрэс нь хий хямарцсан улсууд бол бүр илүү их тийм байдаг. Тий, тэрнтэй холбоотой юм бол. Яаруу тий.
бусдын үгийг сонсож чаддаг. За манайхан чатанд бичиж гинэ үү? Би чат харахгүй. 7 мөгч та чатыг уншаад яваа. Би чат харахгүй биш. Чатан дээр нь бичигдэг үлээ. За манайхан бичээрэй. Идэвхтэй оролцсон хэдүүлээ. Ургуулж боддог түүнээсээ болж мөнхийн айдастай гэж байна. За яг үнэ. Ургуулж боддог. Энэ өчигдрийн хичээлээр бид нар ярьсантай хүн төсөөл дээр хиймэл юм үүсгэж байдаг. Айдас. Маш их айдастай хүн өөрийнхөө бодлоор тэр юмыг үүсгэчихэд бодоод яваад байдаг. Цаашаа өргөжлүүлээд бодоод яваад байдаг. Маш сайн байна. Бид нар одоо заримдаа өөрийнхөө бодлоор бусдын бодлыг таагаад бусдын өмнөөс бодоод бусдын өмнөөс одоо тэгсэн байна гэдэг зүйлийг ургуулж бодоод яваад байдаг гэсэн тийм ээ. Маш сайн байна. Бичиж гэнэ манайхаа алуу бичээрэй. Яг хэдүүд эдгтээ оролцсон шүү дээ. Зирэ бичих хүн баггүй бол. За тэгвэл бодоо сууж ах шиг байна тийм үү? За тэгвэл өөрийгөө сонсож чадахгүй үед бид өөрийгөө алддаг. Өөрийгөө сонсож чадахгүй үед бид өөрийгөө алддаг. Өөрийгөө сонсно гэхлээр мэдээж одоо та яг өөрөө ингэж ярьж байхдаа өөрийгөө ингэ сонсч байгаа л та. Гэхдээ сонсох гэдэг маань бид нар зүгээр нэг сонсоод нэг өнгөрөх нэг чагнах, ажиглах маягаар сонсох гэдэг бас шал өөрөдөг. За өөрийгөө сонсож чадахгүй байгаа үед буюу бид нар чинь төвлөрөлтгүй байгаад өөрийгөө сонсож чадахгүй гэсэн. Нэг өснөдөө бас дахиад гадагшаа гаднах зүйл дээр маш их сатаарл явагдсан байна. Гадны зүйл дээр маш их төвлөрчөөд яваад байгаа. Өөр дээр ямар ч төвлөрөл байхгүй болчиход байгаа. Энэ үед бид нар өөрийгөө алддаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Нэг өснөдөө та өөрийгөө мэдхээ байж гэж байна. За энэ үед бид нар ямар зүйлүүд энэ биеинд болдгийг гэсэн чинь оюун санааны дархлаа гэдэг. Сэтгэлийн хатгүй, төвчээргүй тийм ээ. Тогтцол зоохгүй, тогтвор авахгүй болж хэлдэг байна. Мөн өөрийгөө болон бусдыг ойлгох чадвар сулардаг. Өөрийгөө ойлгох байгаа юм чинь бусдыг ойлгож угаасаа чадахгүй. Бусдыг ойлгохын тулд бид нар хамгийн түрүүнд өөрийгөө ойлгох шаардлагатай болчиход байгаа гэсэн. Тэгээ өөрөө ингэхлээр мэдгүй би яагаад ч гэдэм бүү мэднэ тэгэл хэлдэг штэ гэдэг ч юм уу. Юм асуухлаар өстөө бүү тэгдэм болоо яад юм бол мэдхгүй ч гэдэг юм. Энэ юу гэдэг нь өөрийгөө мэдхгүй хүн чинь тэгж хариулаад яваад байгаа гэсэн. За тарих байнгын ачаалттай байсаас мартамхай болж гэдэг. Төвлөрөл гэдэг зүйл маань байж ич бид нар хийх гэж байгаамаа маш сайн хийдэг. Мөн дээрэс нь төвлөрөлттэй байгаа үед бидний оюун маань ачаал багтай ажилладаг гэсэн. Тэг ясандаа хийх гэж байгаа юм дээр төвлөрөл хийчихлээр маш их үр дүнтэй юм ажилладаг. Тэгээ эмх цэгцтэйгээр яваад байдаг гэсэн. Гэтэл энэ одоо сатаарл буюу төвлөрөлт байхгүй энэ үед олон зүйлийг зэрэг хийгээд байгаа олон зүйлд ингээд санаа зовоод ч юм ингээд сатаарл өөр гадшаа ингээд анхаарч явцсан байгаа үед бид нар мартамхай болчиход байгаа. Өнөөдөр мартамхай болоод байгаагийн хамгийн том шалтгаан маань нэгдүгээр бид нар олон юмыг зэрэг хийгээд байгаа. Хоёрдугаар бид нар одоо энэ үнэ техник гэсэн тийм ээ утас, телефон, фейсбુક одоо юу л вэ? Хитрхи их мэдээллийг тархиндаа цуглуулад байгаа юм бид нар. Бүр хитрхи их маш их мэдээллийг. Энэ үед одоо нэг ясандаа компьютер шиг гэсэн. Компьютер одоо уншаад маш их олон юмыг програмуудыг зэрэг уншаад байгаа үед компьютер яадаг вэ? Гацчихдаг шүү дээ. Эсвэл удаан уншаад бүр ингээд явхаа байж гэдэг тийм ээ. Эсвэл эргэж уцаад ингээ үйлдэл нь алдагдаад эхэлдэг. Энэ яаж вэ? Яг хүний тарих яг ийм байна. Бид нар маш их мэдээллийг гаднаас авах бүр за тэгээ дээрэс нь бид нар унтаж чадахгүйгээр энэ тарихаа сулж чадахгүйгээр энэ тархинд ороод ирсэн мэдээллүүдийг тарих минь гүйцэд шүүж чадахгүй байгаа энэ үед бид нар мартамхай гэдэг энэ өвчин гарч ирж байна гэж ойлгож байна. Мэдээж гадны нөлөөлөл бас өөр янз янзын зөндөө байгаа тийм ээ. Хамгийн том шалтгаан маань энэ байдаг. Тархины ачаалтаас болоод. За альва зүйлийг хүлээж авах чадвар буурдаг гэнэ. Одоо нэгэсэндээ ингээд жирийн үед бол бид нар нэг асуудал тулгарлаа гэхэд энийг зүгээр яаж хийж байгаад аргалаад даваа гарчихдаг бол
бид нар маш их одоо ядарсан, туйлдсан, анхаарал төвлөргүй байгаатай тэр болоод байгаа асуудлыг бараг 100 дахин томруулаад авчдаг. Тэрийг бараг бодож явахдаа аль хэдийн стресстэн ороод бүр хийж чадахгүй болоод ядаргаанд орсон юм шиг байна. Энийг хэлээд байгаа. Бодлороо аль хэдийн тэр асуудлыг бүр хийхээс өмнө бодоод ёо одоо яаж хийнэ гэдэг дээрээ төвлөрөөд ирэхээр бид нар яаж гэнэ маш их ядраад бүр ямар ч хүч болчдөг гэсэн. За тэгээ мөн амархан сэтгэл уналт готлолт ордог. Тэрөөс юм жоохон нэг болоход сэтгэлээр унждаг. Гадны нөлөөлөлд бид нар хитрхийг автаад эхэлж ин гэсэн. Хин нэг хүн танд нэг юм хэлээд ч юм уу нэг юм боллоо гэхэд зүгээр тэрэн дээр зүгээр навс ингээл унжиддаг. Сэтгэлээр унаад готроод ачин болж байгаа юм ээ. Гэвч тэгэхээр энэ олон зүйлүүд маань бидний энэ биен дээр явагдаад эхэлдэг. Тэгэхээр энэ бүхэн болоод тэгэхээр яаж байгаа вэ те? Бидний сэтгэл санаа хямралд ороод тэгэхээр энэ бие минь өвдөд эхэлж байгаа гэсэн. За даралт ихсээд байна, толгоо өвдөд байна, зүрх хатгаад байна. Сэтгэл одоо юу гэдэг сэтгэл зүйн одоо хямрал, готрол, ядаргаа энэ болгон байна. Бид нарт энэ ачаалал маань ихтэй ихэлсэн учраас төвлөрөлт байхгүй байгаа учраас энэ бүх зүйлүүд маань биен дээр гарч ирээд байна гэсэн. За тэгээ эдгээр зүйлүүдээс бид нар өөрийнхөө өдрийн энерги алдаад байдаг. Бид нар унтчиж энерги нөхдөг. За мэдээж хоолгонд бас идэнэ. Гэхдээ хамгийн их энерги нөхдөг зүйл маань бидний нойр байдаг. За тэгээ би сэтгэл санаа тавгүй болцсон байгаа үед бид нар ихэнхдээ нойр гэдэг зүйл байхгүй болж гэдэг. Унтаж чадхаа байж гэдэг. Сэтгэл санаа тавгүй болцсон үед бид нар одоо унтсан бай. Унтсан ч гэсэн унтаагүй юм шиг ядраад босоод ирлээ гэдэг ийм байдалд орчод байна. За дотоод цагийн хэмнэлд алдагдах үед бидний дархлаа гормоны тэнцвэр сэтгэл санаанд маш их нөлөөлдөг. Мэдээж нойргоо унтсан уухтай уцаартай бохомдолтой ядарсан босч ирдэг. Дээрээс нь энэ тархи маань олон осон тэр мэдээлэлээ шүүгээд ялгаад эндээс гаргаж чадаагүй байж тал дараагийн өнөөдөр өглөөнөөс дахиад шинэ мэдээлэлүүд ингээ орж ирэх. Тэгэхээр энэ тархи ачаалтаа даад байхаа гэж болж гэсэн. Тэгээ сэтгэл санаад шууд нөлөөж. За тэгээд бидний нэг ачаал минь ихтэй төрөлөөр ямарваа нэг зүйлийг шүүж чадхаа байж гэсэн нэг өснөдөө. Энэ болно болохгүй тийм үгүй гэдгээ хэлж чадахгүй тархи минь бодоо зогсчдаг нэг өснөдөө тийм үгүй. Тэгэл тэр гадны нөлөөнд шууд автаад яваад байдаг гэсэн. За 21 цагаас хойш тархины долгион удааширч унтах гормон болох мелатонин маань ялгарч эхэлдэг ба энэ үед ачаалттай ажилласнаар тархины хорт уургууд бүрэн цэвэрлэгддэггүй гэж байна. Тийм байгааз бид нар 21 цагаас хойш уулна одоо тайвшраад нэг аажихаан гой нэг сайхан одоо би бол хүмүүсүүдтэй хэлдэг танах хэлдэг шүү дээ амьсгалынхаа дасгалыг оройд унтахаас өмнө сайхан гүнзгий амьсгал аваад бүх үеэ сулгаад нэг унтан унттлаа орондоо орчоод хэвчээд нэг 5 минут бараг хийж яхад бараг шууд унтчихдаг юм даа гэж байгаа тийм. Энэ маань яаж вэ? Бид нар энэ тархиа амраагаад байгаа. Энэ тархи минь амарсан үедээ одоо энэ тархин дээр суулгасан энэ мэдээллүүдийг бид нар цэвэрлж идэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ эрт утах орондоо орж ирэх хамгийн сайн. Би хүмүүстэй ярихлаар ихэнх нь дандаа 11 12 болох Монгол ерөөс хүмүүс унтахаа байцсан юм тийм. Тэгээд 12 цаг болж байгаа шүү дээ Монгол гэдгсэн чинь тийм гэдэг. Унтдаггүй хүмүүсүүд ч гэсэн үгүй шүү дээ. Гадаа шүнжэнгөө Монголд ч одоо ингээм амьдрал юм болсон шүү дээ гэж ярьж байгаа. Энэ яаж юм? Стрессийн нэг шинж буюу одоо энэ маань төвлөрөлт авахгүй сатаарлалт авсан, энерги алдагдалд орсон хүмүүсүүд бүгдээ яваад байна гэсэн. Маш их аюуны ядаргаад орсон. Тэгээд нөө аюуныхаа ядаргаанд орчихлоо тэрийг тайлах гад ямар нэгэн юмар орлуулж эхэлж юм гэсэн нэг гэсэн доо. За тэгээ 23-аас 0-2 цагийн хооронд тархи гүн амралтын байдалд орох ёстой буюу бид нар аль хэдийн унтсан байх ёстой цаг. За ингэж чадаагүй тархи маань өгдөө босдоход энэ бие маань энерги нөхөж чадаагүй. Энерги алдагдал маань үүнээс хамгийн түрүүнд үүсэж байгаа. За тэгээ нойр хүрч чадахгүй байгаад байна, нойргүй болчиход байна, унтаж чадахгүй байна гэдэг асуудлууд маань өнөөдөр мэдээж бид нар ачаал маань нэгтснээс болж байгаа гадны нөлөөллүүд маш их байгаа. Сэтгэл санаа тавгүй байгаа, тогтворгүй байгаа. Мэдээж өчтөр бас бид нар яриад өнгөрсөн санхүүгийн тал дээр маш их санаа зовдөг гэдэг. Сэтгэлийн зовнилууд маань маш их байгаа учраас бид нар
унтаж чадах гэсэн. Яг гэвэл сэтгэл зовлон гэдэг маань бидний ирээдүйн цаг дээр байдаг гэсэн тийм ээ. Тэгвэл бид нар үргэлжийн мөх ирээдүйн цаг дээр болох юугаа маргааш юугаа мэдэхгүй мөртөө тэрний төлөө санаа зовоос. Тэрийг бүр ургуулад төсөөлөд бодож гисэн. Тэгээ бүр стресэнд орчиж яваад байгаа тийм. Тэ. Тэгээд сэтгэл шаналл маань өнгөрсөн цаг дээр сэтгэл зовнил маань ирээдүйн цаг дээр байгаад байгаа. Энэ нөхцөлд бид нар одоо цаг дээр байж чадахгүй болчиход гэсэн юм байна. Одоо цаг дээр бид нар байх үедээ яг төвлөрөлттэй байж чаддаг буюу санал гэдэг зүйл байх бустай байтал бид нар маш их саналтай байгаад байгааг шалтгаан маань бид нар өнгөрсөн буюу ирээдүйн цаг дээр маш их төвлөрөлттэй яваад байна гэсэн. За тэгээд энийг мэдээж бид нар сонсч байсан ш та юу дээр төвлөрнө тэр маань томорж идэг гэдэг шиг юм надад хэлдэг шүү дээ. Тэр сэтгэл санаа зовнил дүүрэн байгаад байна. Дандаа болохгүй бүхэн ингээд харагдаад байна, мэддэгдээд байна, сонсогдоод байна, болоод байна. Тэгэхээр тэрэн дээр бид нар төвлөрчөөд яваад байна. Энэ үед бид нар маань яг нь би маань маш их энерги алдж идэг буюу хит их ядаргаа гэдэг зүйл маань үүсчихэд байгаа. Бие махбодын ядаргаанаас гадна оюуны ядаргаа гэдэг зүйл. Оюуны ядаргаатай болсон хүн маань сэтгэж чадхаа байж гэдэг. За энэ дээр төвлөрөлтийн ач тусыг би энд хэлж байна. Цагийг үр дүнтэй ашиглаж сурдаг тийм ээ. Маш их үр дүнтэй. Цагийн менежмент гэдэг зүйлийг маш их хийдэг, төлөвлөлт гаргадаг, эмх цэгцтэй журамтай цаг цагт нь юм амжуулаад явхад өдрийн энэ цагт ямар ч стрессгүй бүх ажил амжуулж чаддаг. Тэгвэл оюуны стресст орсон буюу ядаргаанд орсон хүмүүс маань энийг хийж чаддаггүй. Угаасаа энэний дээр гарч чаддагчгүй угаасаа хүч нь хүрдэггүй. Тэгээд энэ амьдрал бууж өгч эхэлдэг гэсэн үг гэсэн доо. За төвлөрөлтийн ач тус маань өшөө сэтгэлгээний хурд нэмэгдэнэ. Өчигдөр би анзаарч илээ та хэдийг ингээд хичээл дээр орж ирээд байж байгаа. Манай дасгалжуулалтанд яваад хэлсэн хүмүүсүүд маань маш хурдан бичиж байгаа байхгүй юу? За битээр юу гэж надад энэ юу гэсэн үг гэдэг зүгээр дуг гэж орж ирээд зүгээр хурдан бичээд тахад дөнгөж анх орж ирж байгаа хүмүүсүүд маань бичиж чадахгүй бодож суугаад байгаа байхгүй юу? Энэ маань яаж вэ? Бидний сэтгэлгээний маань хурд аль хэдийн нэмэгдсэн байна, сайжирсан байна, тарих ажиллаад ирсэн байна гэсэн. Жирийн үед бид нар тарих маань мэдээж боддог янз янзын бодол үүсгэж байгаа явж байгаа тарих ажиллаж байгаа боловч нөгөө талаар сэтгэлгээ гүйтгэх ухаан гэдэг зүйл маань тархин дотор байнгын ажиллагаатай явагдчихдаг. Тэгвэл хүн хитрхи одоо бүр юм бодохгүй сэтгэхгүй ингээд залхуураад байх тусмаа энэ тархит маань залхуу болоод тэр сэтгэж чадхаа байж гэсэн үг гэсэн байна. За тэгвэл энэ төвлөрөлтийг хятадтай байсангүй бидний сэтгэлгээний хурд нэмэгддэг. Богино хугацаанд үр дүнтэй ажиллаж чаддаг болно гэсэн. Маргааш хийж байгаа ажилдаа аль хэдийн бодоод маргааш хийндэ гэж бодож хахад үнэг бараг бодож байхдаа ядраад хэлдэг. Тэгвэл яг нь бид нар бодож ядраад байхын оронд зүгээр хийж байгаа ажилдаа төлөвлөд цаасан дээр бичтэй. За маргааш тэдээс тэдний оронд энэ ажлуудыг ийм ажлуудыг амжуулна гэдэг дээр ажиллаа. Босоод өглөө ажлуудаа эхнээс нь хийгээд явна. Тэрэн дээр одоо яах вэ гэдэг ийм замбрааг хүмүүсүүд маань өдөржингөө ажиллаж чаддаг байхгүй. Нэг 2-3 цагийн дотор хийх ажлыг маань бид нар яагаад байна гэсэн. Өдөржингөө нөгөө бодсоор гад ядарчдаг нөгөө хийсэн юм байхгүй. Худлаа наашаасаа эргэж уцаж явсаар байтал аль хэдийн энэ бие маань бүр бүчгүй болчихдог гэсэн. За тэгээ мэдээж өөрийгөө удирдах чадвартай болж эхэлдэг гэж. Бид нар сэтгэл санаагаа бусдын нөлөөлөлд автахгүй болж эхэлдэг гэсэн. Бүтээлч байдал маань маш их өндөр болдог. За тэгээ маш их сэтгэлийн хаттай болдог. За тэгвэл төвлөрөлт гэдэг байна маш их ач тустай байх нэ бид нар. За тэгвэл хэдүүлээ энэ төвлөрөлт гэдэг зүйлээ одоо тэгээ яаж авч явах вэ? Юунд дээр төвлөрөх тийм ээ? Гэдэг чинь бас сонир байгаа шүү дээ. За энэ дээр энэ энергийн урсгалыг хэдүүлээ нэг хараадах энэ дээр. За төвлөрлийн эсрэг үг юу вэ? Төвлөрөлтийн эсрэг үг сайрналт. Тийм ээ? За бид нар тэгвэл энергийн урсгал маань хайшаа аль зүг рүү яваад байна гэдгээс минь өнөөдөр бид нар шалтгаалах гэдэг. Та хэрвээ төвлөрөлттэй байгаа гэвэл зоригтой байж гэсэн. Маш их зоригтой болж эхэлдэг. Төвлөрөлттэй болсон хүн мөн өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй болж эхэлдэг.
Зоригтой шийдвэр гаргаж эхэлдэг болдог. Мөн итгэлтэй алхмуудыг хийж эхэлдэг гэсэн. Үйлдэлүүдэд маш их итгэлтэйгээр зоригтойгоор хийж эхэлдэг болдог гэсэн. Хүн шийдвэр гаргаж чадахгүй яваад байвал энэ чи яаж гэнэ? Болохоо байгаад гэж байна. Төвлөрөл байхгүй гэж байна гэсэн утгатай байна шүү дээ. За тэгвэл нөгөө талд маань энд энерги урсгал маань одоо сатаарлалтай үед, сарнилттай үед юу болоод байна гэсэн чинь төвлөрлийн эсрэг сарнилт гэж хэлсэнтэй. Сарнилт ихтэй байгаа үед яг нь бид нар төөрөгт орж ямарваа нэг зүйлийг одоо мэдгүй тэгээд ч юм уу юу ч удаад байгаа бүү мэдгээд нэг юмны зөвийг ялгаж харж чадах юм. Хүмүүс тэгээл байх юм байна шүү дээ. Одоо бүү мэд тэгэх юм байлгүй яа гэм байгаа бүү мэд өөрөө гэж хүн байхгүй болсон. Тэр хүмүүс тэгээд байгаа юм чинь за дамтан тэгээд байгаа бол би тэгээд даа гэдэг ч юм уу. Ингээд бусдын нөлөөлөлд ороо бусдыг дагаад урсгалаар урсаад явна. Энэ дотор ороод төөрцөн төөрөгдөлд орчихсон явна гэсэн. Ямарваа нэг юмыг харж чадхаа байж явна. Би хэлдэг шүү дээ. Хүн ингээд ямарваа нэгэн асуудал тулгараад ирэхлээр дотор нь орчоод тэрэн дотор орчоод яхаа мэдгүй ингээ бүр ингээ паник шоконд ороод ирэхлээр бүр өөр төр дотор ороод унаад ингээ яваад очив. Тэгвэл бид нар төвлөрттэй байгаа үед энэ асуудал болоод байгаа асуудлыг гадна талаас нь харах чадвартай болчихдог гэсэн үг юм. За тэгээд сэтгэл гутрал гэдэг зүйл маань бий болж эхэлдэг. Янз янзын асуудал гаднаас дарамт гот те янз янзын зүйлүүдэд ингээд цохогцоор хүн бүр маш их хамархан ундаг. Нэг үг хэлэхэд л унаад өгдөг гэсэн. За тэгээд эргэлзээ үүсч эхэлдэг. Маш их юмд эргэлздэг. Үргэлжийн мөг эргэлзээтэй ерөөсө шийдвэрээ ерөөсө гаргаж болчихдог гэсэн. Би нараа хичээг санаж тэ нөгөө нэг би бол маш гоё одоо ийм ирч хүчтэй юм ингээд шийдэл дорн хийгээ явждаг гэсэн чи одоо бүр тэгж тахаа байчлаа те. Бүр яах гээд байгаагаа ч мэдэхгүй болчлаа гэдэг чи яаж нөө энэ хүн маань төвлөрөл байхгүй болсон байна. Маш их сарнилт үүссэн байна. Ачаал нэгтсэн байгаа үед бидний бие организм тахинд маань ийм зүйлүүд явагдаад байна гэсэн үг те. За тэгээд мэдээж олон санаатай болж байна. За бас ингүүж зүгээр юм болоо тэгүүж зүгээр юм бол ингэчүүл яад юм бол тэгчүүл яад юм бол гээд өдөржингөө дахин дотор юм бодоод эргэж уцаж яваад шийдвэрээ гаргаж чадахгүй үйлдэлээ хийж чадахгүй юм байна. Тэгэхээр өнөөдөр бидний дасгалжуудын маань онцлог юу вэ? Бид нар үйлдэлээ хийх гэдэг байна. Маш их мэдээллийг авчаад байгаа энэ би энэ сайн муу хэрэгтэй хэрэггүй гэдгээ мэдчихээд байгаа мөртлөө үйлдэл хийхгүй байгаа шалтгаан тэгвэл одоо юу байна вэ манайхаа? За хэдүүлээ чатан дээр бичээ. Эндээс харахад үйлдэл хийгдэхгүй байгаадаагийн шалтгаан маань юу байна вэ? Чатан дээр бичээд байна. Үйлдэл хийх гэхээр алхмуудаа тийм ээ хийж чадахгүй яваад байгаа шүү дээ бид нар. Ургуулж боддог болж түүнээс мөнхийн айцтай гэсэн. За бусдын өмнөөс шийдвэр гаргах гэдэг байна. Юунаас эхлэхээ мэдэхгүй байна. Залхуур бол за бичээд байгаа юм шүү. Бичээд байгаа юм байна. Бидэрт сарнилт гэдэг зүйл явагдаад байна тийм ээ. Бусдын өмнөөс шийдвэр гаргах гэдэг юм шүү. Зориггүй, эргэлзээ. Яг үнэ. Энэ эргэлзээ олон санаатай болчиход байгаа. Сэтгэл готрол төөрөгдөлд орчоод байгаа. Энэ сарнилттай зүйл маань яг юу байх болчихсон тэр үсэт юм гэж хэллээ би сая. Төвлөрөлт гэдэг зүйл байхгүй болсон учраас энэ бүхэн маань бид нар дээр гарч ирээд байна гэсэн үг. Ямарваа нэг асуудлаа шийдэж чадчихад байна гэсэн бид нар. За тэгвэл энэ сарнилт төөрөгдөл сэтгэл готрол эргэлзээ олон санаа гэдэг энэ зүйлүүд маань бидний энергийг маш их одоо сордог гэж хэлж болно. Энэ дээр бид нар маш их энерги алдаад байгаа гэсэн. Ажил байна бүтэхгүй болчиход байна тийм ээ. Хэдүүлээ мөнгө олох гээд яваад байгаа шүү дээ. Одоо ажил амьдралаа залбуулах хэрэгтэй, ажил хийх хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй гэдээ яваад байгаа шүү дээ. Гэтэл энэ ард талын бичигдсэн энэ сарнилт төөрөгдөл готрол эргэлзээ гэсэн эдгээр маань дандаа сөрөг энергийн урсгалууд явагдаад байна. Сөрөг ийм энерги урсгалтай байгаа нөхцөл бид нар мөнгийг татаж чадахгүй дандаа сөрөг юм татсан. Өөр шир орно тийм ээ. Нэг ажил хийгээд гэдэг нөгөөт нь олигтой авсан ч юм уу мөнгө нь юу ч болохгүй ч юм уу эсвэл өөр ширэнд ороод ч юм уу ингээд дандаа хүсээгүй юм а бид нар татаад яваад байгаа гэсэн.
За тэгвэл хэдүүлээ төвлөрөлттэй байгаад өөрийнхөө энергийнхаа урсгалыг өөрөө яг зөв юмдаа эмх цэгцтэйгээр журамтайгаар зохицуулаад эргэлтээр бид нар одоо хүсэж байгаа зүйл маань аяндаа өөрөө үрж ирдэг гэсэн. Ямар нэгэн байдлаар юм нь бүрэлдээд нөхцөл нь бүрэлдээд нэг гоё таатай нөхцөл бүрэлдээд эхэлдэг шүү дээ. Энийг та нар мэдэн тань. Бүх сайн хүн санаа гаргагчаар яг бодож исэн чи ороод ирдэг ба штэ гэдэг ч юм уу. Энэ болгон нь яаж юм? Таны дотор амгалан байгаа нөхцөл. Дээрээс нь та өөрийнхөө төвлөрөл гэдэг юмыг бий болгоцсон нөхцөл. Танаас өргөж юм их сайхан эерэг энергиуд ялгарч байгаа энэ нөхцөл таны ажил үс аяндаа бүтэт юм байна. За тэгэхээр төвлөрөл бол мэдээж амжилтанд хүрэх үндсэн чадвар болох нэ. Энэ бидний сурах ёстой зүйл буюу одоо өнөөдрийн энэ нөхцөл байдал орчих ёстой хүмүүс биднэрт одоо энэ төвлөрөл гэдэг хамгийн чухал болчиход байна гэсэн. За тэгээд энэ дээр эрүүл амьдрах ухаан онлайн community group маань одоо бид нар өөрсдийн гэсэн юм групп communityтэй за хүмүүсүүд маань бидний одоо 90 хоногийн дасгалжуулалт нь сууж чадахгүй ч гэсэн бидний энэ community group дотор ороод гишүүнчлэлийн төлбөр 35 мянган төгрөгөөр сар болгон хөдөөд явуулах юм бол энэ дотор эерэг орчин дотор та байгаад байна гэсэн. Дасгалаа хийгээд явж байгаа хүмүүсүүд маань бүгдээрээ чатан дээр өөрсдөө юм бичиж байгаа, ярилцж байгаа тэр хүмүүсүүдтэй холбогдоод бас ярилцаж болно боломжтой. Мөн дээрэс нь бидний энэ онлайнаар зааж байгаа энэ сургалтууд мөн оруулсан постууд маань өшөө мэдлэгдэх хэрэгтэй гэсэн өөрсдөө чаддаг юмудаа бид нар дандаа постор оруулдаг. Тэр бол маань энэ коммент дотор байгаа гэсэн. Энэ болгоныг та өдөр болгон уншаад хараад өөрөө өөртөө ажиллах дасгалаа хийгээд яваад ах юм бас боломжтой гэсэн. За түүнээс гадна эрүүл амьдрах ухаан 90 хоногийг одоо дасгалжуулалт байна. Таны одоо нэг хүний асуудлыг 3 хүн 3 талаас нь танд цуг асуудлыг чинь шийдэж өгөх гаргалгааг нь гаргаснаар гэсэн. За долгормогч маань Монгол уламжлалт ангаах ухаан талаас өөрийнхөө зөв хоолтой зааж ярьдаг байгаа. За хишгэ маань болохоор зөв сэтгэлгээ гэдэг талаас ярьдаг байгаа. Миний хувьд бол зөв амьсгалт, зөв хөдөлгөөн гэдэг талаас за. За тэгээд бид гурав таныг 3 удаа уулзна гэсэн 90 хоногтой. За тэгээд энэ уулзалтан дээр тантай ганцаарчиж хувьцаж уулзаад таны асуудлууд яг тулгарсан асуудал юу вэ? Өнөөдөр бид нэр эрүүл мэнд ганцхан эрүүл мэнд биш бидний маш их олон асуудал үүсэж байгаа шүү дээ. Өөр хүүхдүүд гэр орон мөнгө төгрөг одоо юу л вэ те? Маш их олон асуудал үүсэж байгаа. Тэгвэл энэ бүхнийхээ асуудлуудын дээр гарахын тулд ямар үйлдэл алхмууд хаанаас яаж эхлэхээ мэдгүй зогсоод байгаа энэ хүмүүсүүдтэй бид нар хамгийн ихний алхам гаргалгаа гэх үйлдэлүүдийг хийх тал дээр бид 3-3-аас туслаа. За тэгээд дасгалжуулалтын зорилго маань зөв амьсгалтын тусламжтайгаар ухамсартай үйлдэл хийж эмгүүгээр эрүүл байх арга ухааг суралцаж өөрийгөө эрүүлжүүлэх. Энэ маань юу гэсэн үг вэ? Би өчтөр ярьжсантай биднэрт байгалаасаа идэгрэх энэ чадвар нь угаасаа байдаг. Ийм гайхамшигтай бие организмтай хүмүүсд баггүй бид нар. Бид нар мэдэн штэ гар зүслээ нэг гараа ингээд нэг жоохон шүсээр ингээд нэг долоогоо юм уу ингээд байж лаяндаа энэ маань ингээд идэрчээд байгаа штэ. Энэ маань яаж юм гэсэн үг вэ? Бие маань өөрийгөө идгэж ин гэсэн үг. Тэгээд бидний одоо нэг бие мэ ингээд энэ тэнд ингээд өвдөл болохоо байгаад эхэллээ гэхэд энэ бие организм нь аяндаа тэрэндээ хурдхан шиг дасаж зогсоод арай нэг өөр аргаар өөрийнхөө биеийг аваа явчихдаг. Энэ маань яаж вэ? Бид нар өөрийнхөө биеийг өөрөө хангааж идэх юм чадвар нь ажиллаад байгаа гэсэн. За тэгээд мэдээж таны дотор тэр өөрийгөө эдгэх гэсэн энэ чадвар маань сөрөг сэтгэлийн хөдлөл сөрөг энергитэй байгаа нөхцөл энэ чадвар нь яаж нэг сөргөөр ажилладаг гэсэн. Нэг гэсэн доо. Энэ биеийг улам өвдгөх хэлдэг. Энэ дээр нэг жишээ хэлэхэд би одоо надад нэг үйлчлүүлж байгаа аахгүй ингээд нуруу одоо ингээд гимтцэн. Тэгээд тэрнээсээ болоод
хазгаа яваад талсан, моригаад яваад талсан. Нэг мөрөн дээш очиод ингээд яваад байдаг. Тэгээд тэр хүн өөрөө тэргээ ерөөсөө бидэхгүй. Би энэ аль хэдийн одоо тэр өвдөж байгаа нурууныг өвдөхгүй тул зохицолдоод мөрөн ингээд нэг турга бүр ингээд алигаад ингээд богино нөхөл гартаа болтлоо бүр алигаад моригаад ингээд яваад гэсэн байгаа байхгүй юу. Тэрийг хүн өөрөө мэдэхгүй болоод байгаа юм шиг зүг зүгээр өвдөхгүй талаар нь л тэгээд яваад байдаг. Тэгэж явсараад олон жилийн дараа гэхээр ястаа жинхэнэ нөгөө нэг дотор эргэтэнгүүд маань нуруу нуган бидний энэ нэг хавирга ууц нуруун дотор байдаг энэ эргэтэнгүүд маань тэдрээгээ дагаад хэлбэр хэмжээ нь өөрчлөгдөж эхэлдэг байна. Жирийн ажиллах станууд давсаг маань авшаа тэр доор дарагдчихлаар яг нь биднэрт нэг шээсний асуудал үүсэж эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Зарим хүмүүс бийж чадахгүй дандаа дутуус гэдэг давсгаас сулж чадахгүй дутуу шиг аваад байдаг. Ингээ яваад болохоор сүүлдээ явандаа яаж нөө энэ давсаг бөөр маань чулуутай болж эхэлдэг ч юм уу тийм ээ. Гэх жишээтэйгээр ингээд төмөн олон өвчлөлийн маань шалтгаанууд нь ингээд бий болж болж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бие организмынхаа энэ өөрийнхөө энэ эдгэрэх чадрыг цөмөрөө өнөөдөр эндээ зөв тал руу нь эргүүлж энэ чадвараа ашиглаж бид нар өөрсдөө эмгүүгээр эмчлэх. Энэ дээр бидний дасгалжуулалтын зорилго маань явагдаад байгаа гэсэн үг. Энэ дээр мэдээж хүний сэтгэлгээ хамгийн чухал байгаа тийм ээ. Хишгийг одоо бид нар өөрсдийнхөө бодол сэтгэлээрээ яаж хангаж идэх хэрэгтэй юм бэ гэдгээр маш чухал хичээл байгаа даа. За тэгээ өөрийгөө сонсож сурах нь дотоод амар амгалангийн үндэс. Нэг өөрийгөө сонсож сурах гэж нэг юм яриад энэ төрөөмсөж тийм ээ. За сонсож сурна. Яах гэдэг өөрийгөө сонсож сурж яах гэдэг юм гэхээр бид нэр өөрийнхөө мөн чанар буюу дотоод өөрийн оршихуйгаа дээр байж сурах гэдэг гэсэн. Та яг өөрийнхөө мөн чанарыг мэдээд ирэхлээрээ та өөрийнхоороо бусдад зохицолтон явахад чадвартай болж өгч гэсэн. Бид нар өнөөдөр өөрийнхөө мөн чанар гэдэг өөрийн оршихуй гэдэг зүйлээ мэдэхгүй байгаад байгаа учраас бид нар өнөөдөр бусдын нөлөөлөлд автчаад нэг осондоо нөө салхинд хийсэж байгаа хамхуй шиг салхи хаашаа байна гэдэг шиг тэрэг дагаад урсаад энэ энергийн цохилтонд ороод унаад яваад гэсэн бид нар. Тэгэхээр энэ энерги цохилтонд орохгүйгээр цөмөрөө өөрийнхөө дотоод ертөнц гэдэг байгаа өөрөө та өөрийнхөө энергийг удирдах чиглүүлээд ирэхлээр та юу их гэдэг байгаа мэдээд эхэлнэ гэсэн. Хаашаа явах байгаагаа мэдээд эхэлнэ гэсэн. Та яг тэрэндээ төвлөрөөд юмаа хийгээд эхэлнэ. Энэ үед та тэр гадны нөлөөллийн тэр хүчтэй янз бүрийн энерги цохогдохгүй болж байгаа буюу бид нар энерги авахгүйгээр өөрийгөө гадны зүйлээс хамгаалж чаддаг болж байна гэсэн. За энэ дээр мэд бидний зөв амьсгалал хамгийн чухал байгаа. Зөв амьсгалтаараа бид нар өөрийгөө сонсож чанга сурах нь байна. Нэгдүгээр, хоёрдугаар төвлөрөл гэдэг зүйлийг сурна. За гуравдугаар миний хичээл дээр болохоор эхний 7 хоног маань булчинга өвдөлтүүдээ суллаж сонгож байгаа. Бидний энэ бие организм маань өнөөдөр одоо булчингууд маань чангарсан, өвчнөдөө болсон тийм ээ, өвдөлтүүд үүсчихсэн яваад байгаа энэ нөхцөл тархинд маань тохиолдол ирж байгаа. Мэдрэлийн систем буюу тархинд маань өвдөд байгаа учраас өвдөж ин гэсэн тохиолдол ирдэг. Энэ үед бидний энэ нэг өөрийгөө хамгаалах чадвараараа булчингууд маань агшиж эхэлдэг. Булчин судснууд маань өөрсдөө агшиж эхэлдэг гэсэн. Ингээд дахлаар энэ нөгөө биеэр гүйх гэжсэн нөгөө энерги эрчим маань цусны одоо эргэлт маань шахалтанд орох хямралтанд ороод энэ бие маань өвдөж эхэлнэ гэсэн. За тэгвэл энэ бүхнийгээ хэдүүлээ хамгийн ихний дугаард энэ өвдөд байгаа энэ зүйлүүдэд тавиулъя, чангаад байгаа энэ хатуурсан байгаа юмудаа тавиулъя. Дээрээс нь бид нар ингээд сонголттой хийж байгаа юмсуудаа асуудалгаа энд одоо мөрөөцөн далийцсан байгаа энэ бүх зүйлээ бид нар засаж хэлэх хэрэгтэй гэсэн тийм ээ. Өшөө цаашаа яваад бид нар өөрийнхөө одоо бүрд гэд нэрлээд байгаа энерги сувгуудаа бид нар засаж эхлэн гэсэн. Амьсгалынхаа дасгалын тусламжтайгаар. За тэгээ өшөө цаашаа энэ дотор эргэтэнгүүдээ бид нар ангаад идэх гэдэг ингээд энэ зүйлүүд маань цаашаа явагддаг байгаа. За энэ дээр зөв холтой хамгийн чухал байгаа долгормын хэмжээ одоо заад тий Монгол уламжлалт ангаах ухаан талаас бидний өнөөдрийн хооллолт гэдэг зүйл маань хувь хүн та өөрөө ямар эрчим энергитэй ямар төрлийн хүн юм бэ гэдгийг мэдэхгүйгээр бид нар хооллолтыг тэр сайн энэ сайн гэдэг юм дээр төвлөрчөөд явахлаараа энэ бие бид нар өөрөө хор болгочоод яваад байна. Энэ бие маань тэр чигээр хордог очоод яваад байна. Тэгэхээр өөрийгөө таньж мэдэх маань хамгийн чухал болчиход байна гэсэн.
Дээрээс нь зөв сэтгэлгээ өөрийгөө ойлгох хэрэгтэй болж байна. Нэг мэдэхэд л уурчаад байх ингээд ах юм. Юунаас болоод уурсан? Уурахгүй гэж бодсон мөртлөө уурчаад байна. Тайван бай гэж бодсон мөртлөө нэг мэдэхэд л ингээд сандрал адгаад гүгээд байх юм гэдэг ч юм уу те. Энэ болгон өөрийгөө бүр удирдах чадахгүй бачаад байгаа. Тэгвэл энэ дээр сэрхэг юм чи зөв сэтгэлгээ гэдэг чинь маш их нөлөөлөлтэй байгаа. За тэгээд төвлөрүүлэлт мэдээж таны амжилтыг хэлэхүүр та өөрөө яг юу хүсэж байгаа, юу зориод байгаа, юу хийх гээд байгаа. Том зорилготой хүсэл мөрөөдөлтэй яваад байгаа бол одоо энэ бол танд төвлөрөлт хамгийн чухал гэсэн. Тэгэхээр энэ бүхнийг одоо манай дасгалжуулалт маань та нартаа өгнө. За өнөөдөр нэг ярих сэдв байна, нэг ийм товчхон бөгөөд тодорхой гэдэг шиг шууд ярьсараа дуусчихлаа. За тэгээд манайхаа хэдүүлээ микрофон өгөөд ярилцъя. Асуух зүйл байна уу? Саяын зүйлээс ер нь юуг ойлгох вэ? Миний саний ярьсан зүйлтэй санал нэг байна уу? Саналгүй байна, нэг биш байна гэдэг юм бичээрэй хөөе. Хүн байна уу байхгүй? Би ганцаараа ярьсараа дуусчих шиг болох юм сая. Байна. За. Санал нэг байна уу? Та юу гэж бодож байна? Санал нэг байна. Ер нь одоо яг л надад байгаа юмуд л байгаа юм л да. За, жишээлбэл одоо би төвлөрч чадахгүй байна одоо бас ер нь. Ялангуяа сүүлийн 2 жил бол ерөөсөө ийм нэг сонин одоо өөрийгөө ч бас ойлгохгүй сонин байдалд орцсон. Тэгээ сайн ерөөсөө төвлөрөл гэдэг юм бол ерөөсөө байхгүй. Тэгээд жоохон ингээл би хөдөөд эхлэхээр одоо бүр сайхан болно гэж бодохгүй дандаа тэр нэг жоохон эвгүй байгаа тал дээр илүү анхаарат байхаар бүр ч одоо илүү одоо бас нэг өөрийгөө нэг одоо янгуйчлна гэх юм уу те. Улам одоо бүр яг тэр өвдөж байгаа нэг тавгүй байгаа хэсэг дээр төвлөрөөд байхаар бүр ч улам бас би эвгүй болоод ах шиг сүүлийн үед надад бүртэг санагдаад байна. Тийм учраас энэ төвлөрөл гэдэг юм айлуулахаар одоо өөр зүйл дээр бодож өөр сайхан зүйл дээр юм бодож иж энэ эвгүй байгаа энийг бага бодлоос салж чадах юм болоо гэж бодоод байгаа шүү дээ ер нь. Яг үнэ. Маш сайн. Яг зөв. Маш гоё дүгнж хэлж штэ та. Нэрэл яста аргагүй багш хүмүүс гэдэг чинь өөр юм аа. Яриануд нь. Хүний ярьсан юмнаас шууд ямаа шүүрээд авч базаал гаргаад ир чинь. Энэ л байгаа. Бид нар ингээд төвлөрөлттэй анхааралтай сонссон хүмүүсүүд маань ингээд ярьж байгаа зүйлээс өөрийнхөө юмыг шүүрээд авдаг. Маш сайн байна. Яг энэ ч л байгаа хгүй. Энэ таны гаргалгаа одоо би тех өстой юм байна гэдэг та мэдчихлээ шүү дээ. Одоо сая эндээс дөнгөж өнөөдөр ингээ харсан юмс. Өчигдрийн хишгээгийн хичээл, урж өдрийн долгормын хичээлүүдээс та өөрийнхөө юмнуудыг ерөнхийдөө за би чи ер нь ингээд байгаа хүн юм байна шүү дээ гэдгээ мэдэд авчлаа. За тэгээд дасгалжуулалтанд орж ирэхэд танд аль хэдийн зорилго чинь тодорхой болсон байна. Тэ? За би чи энэ дээр одоо энийгээ шийдэх гээд байгаа шүү. Миний энэ болохоо байж байгаа. Би энийгээ шийдэх гээд байгаа гэдэг юм а. Та одоо хамгийн ихний уулзалтан дээр бид гуртаа орж ирэхэд өөрийгөө танилцуулаад ярих чадах болсон гэсэн. Зарим хүмүүсүүд анх уулзалтанд ороод ирэхээр асуухлаар юм мэддэггүй. Одоо өстө мэдхгүй, мэдхгүй. Одоо та мэдхгүй болохоор би мэдхгүй шүү дээ. Одоо таныг одоо яах вүлээ гэдэг ингэ зогсчихдог. Тэ. Тэгэхээр хүн өөрийгөө мэдэх нь хамгийн чухал болчиход байгаа байхгүй. Би ядахнаа л одоо энэ хичээл юм дээр суугаад ингээд харахаар би ч ингэж байгаа юм байна шүү дээ. Нэрэ гэдгээ бодож хэлж байгаа үстэй бид нар чинь. Тийм ээ? Тэгэхээр өөрийгөө ажиглаж хэлж ин гэсэн. Өөрийнхөө гаргалгааг эндээс олж авнаа л гэсэн та. Тэгэхээр зоригтой болж эхэлнэ. За тэгээ зоригтой очихоор яг л бид нар төлөвлөгөө гаргаж байна. За одоо эмгцэгцтэй юм. Маш их журамтай юм. Одоо та бол шууд аль тэр маргааштай дасгалаа над руу өгөөдгөө аль би хийчихээ гэдэг. Тэгтэл яах нь вэ? Тэгэхгүй нэ, хоёулаа маш эмгцэгцтэй их. Энэ биеийн дотор байгаад байгаа энэ биеийг өвдгсөн олон шалтгаануудаа ухаж гаргаж байна да. Тэгэхгүй өнгөцхөн дээгүүр нь өсрөөд явчихлаар дотор байгаа нэг өвчтөйг үүсгэн шалтгаанууд нь буюу цаана байгаа одоо юунууд нь одоо бугтаа эдээ бэрэн төр дотроо аль хэдийн байж идэг. Тэрийг хагалахгүй гарахгүйгээр наагур нь худлаа зүгээр юм төрхэд өнгөцгөө явчихдаг байхгүй бид нар. Тэгээд байгаа хүн чинь үр дүн гарахгүй.
Тийм учраас нэлээд ухан угаасаа хишгээ долгомогч бид гурав таныг зүгээр гурван тас чинь нэлээд ухан. Одоо та тэр өвдөлтийг харин тисэж дэвжиж гаргах хэрэгтэй болох байх. Тийм ээ нэлээд өвдөн угаасаа энэ биеийг өвдөгцсөн зүйл гэдэг чинь угаасаа үнэхээр өвдөгдөг. Дээрээс нь бид гурав таныг ингээд ухаад элдв янзын асуугаад тэгэхээр зарим хүмүүсүүд ингээд төвчээр наалдагдаж эхэлдэг. Уурлах, уйлах, гомдох ийм юмуд гарч эхэлдэг. Тэгэхээр би энэ хүмүүсүүдээ энэ дасгалжуулалтанд орж ирсэн бол та өөрийгөө эдгээрчд байгаа бол одоо хариуцлага өгөөд энэ дотор ороосоо өвдөн угаасаа өвддөг. Тэгэд энэ өвдөлтийг тесэж гарч давж гарах нь та өөрөө л болсон ш. Бид нар таны өмнөс тэр өвдөлтийг давж гарч чадахгүй угаасаа тийм ээ. Бид гурав зүгээр туслах зогсож байгаа хүмүүсүүд шүү дээ. Тэгээд дээрэс нь хэлэхэд тэр өвдөлтүүдийг бид нэр бас өөрсдөө даван туулаад гараад тэр туршлагаа та нартай хуваалцаж байгаа шүү дээ. Тийм учраас тэрийг бас та нараасаа суралцсан харилцан судаж байхдаа суралцаад ингээд явдаг. Тийм болохоор илэн далангуу нээлттэй байсан хүн л юма барьж авч чаддаг, өөрийгөө эмчилж чаддаг, өөрийгөө ойлгуул илэрхийлж чаддаг. Тэгэхгүй зарим нь ингээд зүгтаан гомдон тий. Тийм шүү дээ. Тэр нөгөө юм руугаа орж чадахгүй ингээд хямарчдаг. Тойроод авахд идэг байхгүй. Тойроод идэг. Хүн болгон дотроо нэг юм ямар нэгэн гин алдаа өөрөөсөө ч зарим нууж явдаг тийм юм байдаг те. Тэрийг л хүн ингээд алд ухамсартай хийцэн гаргахыг хүсдэггүй. Гэтэл тэрийг гаргаагүй цагт бол бидний сэтгэл бол идэвхэхгүй. Тийм учраас нээлттэй тэгээд өөрийгөө эмчлэе махан бие сэтгэл зүгээ эмчлэе гэж байгаа бол өөрлөгөө сайн орсон хүн болж чаддгийн шүү гэж л. Одоо бидний уртлын одоо заажсан олон хичээлүүдийн бичлэг маань платформ дотор байгаа. Та тэрнээс эхлээд ингээ үзээд эхлэх юм бол энэ махан биенээс өмнө бидний нөгөө бодлын бие, сэтгэлийн бие гэдэг зүйлүүд нь өвчилж эхэлдэг байхгүй. Хамгийн түнд. Тэгээд хамгийн сүүлд нь үр дүн нь энэ махан биен дээр илрээд байгаа. Зарим хүмүүсүүд маань миний бие ерөөсөө өвддөг. Надад өвдсөн юм юу ч байхгүй шүү дээ гэсэн мөртөө тэр хүнд аль хэдийн бодол сэтгэлгээнийх нь хувьд аль хэдийн өвчтөй болсон хүмүүс маш их явж. Хүнтэй харьцаж чадахгүй, ярьж чадахгүй болсон тийм ээ. Эсвэл хүнээс зүхтаагаад яваад идэх ч юм. Хүнд өөрийгөө илэрхийлж чадахгүй ч юм. Энэ болгоомаа нэг төрлийн нэг өсөндөө бидэрт энэ сөрөг тал юм болоод эхэлж ин гэсэн үг тийм бодол сэтгэлгээний хувьд бусдыг шүүмжилдэг, өгөөсгдөг гэдэг зүйлүүд маань аль хэдийн энэ маань өвчлөл болоо үүссэн байна гэсэн. За тэгээд дээрэс нь ингээл явсаар нөгөө бусад хүмүүсүүдийг нэг бид нар мэдэндээ хүний энерги сороод идэг хүн байдаг гэдэг. Хүний энерги сороод хүнийг ингээд уурлуулж явахдаа өөрөө тэр энергийг ингээд өөртөө аваад тэрэндээ баясаад ийм энергээд яваад идэг хүмүүсүүд бас байдаг гэдээ ярьдаг шүү дээ. Энэ маань яаж нэг энэ энергийг гажууд гэдэг зүйл үүсчихэд яваад болсон тэр хүн. Тэр хүн өөрөө мэдэхгүй байхгүй. Тэр хүн санаатаагаар хийгээгүй. Гэхдээ энергийг нөхөх нэг юу зүйл нь одоо энэ болчиход яваад байгаа хүмүүсүүд бас байдаг байхгүй. Жишээлбэл гэгч сэтгэр. Ингээ энерги гажууд маш их болцсон байна өнөөдөр энэ нийгмийн оргоо босгоо цагт. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ энергийн энэ хүчтэй янз янзын урсгал энэ цохилтонд өртөхгүй тул одоо бид нар өөрийгөө ангааж идэх хэрэгтэй болчиход өөрийгөө хамгаалах хэрэгтэй болчиход гэсэн. Оюуны дархлаатай. Биеийн дархлаанаас гадна оюуны дархлаатай болох хэрэгтэй байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр нэлээд авах нь одоо тантай уудахгүй ингээд уулзаад техниктэй байх чинь. Уулзалтанд орно. Тэгээд дасгал маань эхлээд нэлээд дундуур орж явах үед 2 дахь уулзалтаа хийн. Тэгээд нэлээд дуусаад ирэхээр 3 дахь уулзалтаа хийгээд явна гэсэн үг. Тэгээд багштай хийн гэсэн үг тийм. Би 3 тань нэг удаа уулзна. Бид 3 удаа цуг тантай уулзна гэсэн. Тэгээд одоо манайхан бол мэдж байгаа байлгүй да уулзалтанд орж ирээд юу болж исэн те ямар байсан гэдгээ одоо явж исэн усууд нь бүгдээрээ мэдж байгаа. Өвддөг, зарим нь уйлдаг, зарим нь гомддог нэрэ те янз янз юм болдгийг. Тэ тэрийг даваад гараад ирсэн хүн үнэхээр өөрийнхөө асуудлыг шийдэж гараад ирдэг. Маш гоё үр дүн өгдөг. За бомдгор гэж нэг юм хэлгээл би ингээд байна. За нэг үг хэлчих. Манай ангийнхан ч надад ингээд үйлдэл хийгээд эхэлсэн бүгдээрээ. Одоо ерөөсөө юм яар гэдэг байгаа чинь энэ аахгүй. Олны юм нь өөрөө дотор бодож байгаа юмыг гаргаж ярих болгондоо бид нар өөрсдийнхөө асуудлыг шийдээд яваад байдаг.
даалдах хүнсүр маань аль хэдийн зүйлсүүдэд батлаад яваад байдаг гэсэн. Хийж байгаа хэлж байгаа зүйлс. Итгэл үнэмшил маань улам эерэг тал руугаа болж байна. Өөртөө итгэлтэй болж байна гэсэн. Тэр үр дүн маань илүү эерэг болно гэсэн тийм ээ. За. Ярих юм байна уу? За ангидаар шинээр орж ирж байгаа хүмүүстээ бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За би энэ дасгалжуулалтанд одоо энэ 3 багш гуруула явуулсан дасгалжуулалт нь бол 1 сард бид нар эхэлсэн. Тэгэл тэрнээс хойш тасралтгүй явж байгаа. Түрүүнд нь бол жаргал багшийн зөв амьсгалын дасгалжуулалт гэдгийг одоо өөрт тохиолдсон хүнд өвчнөө ялахын тулд зөв амьсгалын дасгалжуулалтанд орж эхэлсэн. Тэгэл тэрнээс хойш бол ер нь тууштай явж байгаа л 3 багшийнхаа сургалтанд 1 сараас эхлээд явсан. Надад бол одоо өнөөдөр 1 сараас хойш бол маш сайхан эерэг үр дүнгууд их гарсан. Тэгээд нөгөө хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан гэж ярьдаг. Тэгээд бид нар чи ерөөсөө ингээд сэтгэл доторхоо уудлахгүй, гаргахгүй явсаар байгаа л өөрсдийнхөө махан биеийг эцсийн шатанд нь хүртэл ингээд өвчлүүлдэг ийм л байд юм байна гэдгийг одоо биеэр ойлгосон доо. Тэгээд энэ сургалтнаас бол их зүйлийг мэдэж өөрөө өөрийгөө чөлөөлөх, өөрөө өөртөөгөө ажиллах, өөрөө өөрийгөө хайрлах. За энэ зүйлийг л одоо сурч явж байгаа да. Ангийнхнаасаа суралцах юм зөндөө байсан. Тэгэл харилцан бие биенээсээ суралцаал. Тэгэл багш нар маань чиглэлж заавар нөгөө биднэрт ингээд зааж өгдөг учраас бол одоо яах вэ гэд ингээд эргэж тэр сургалтын дундаа гацаанд орох юм бол байдаггүй. Манай энэ сургалтын хамгийн гол авууштай тал бол одоо тэр л байсан. Би зүгээр түрүүнд нь бол янз бүрийн сургалтанд бол явж үзээгүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бол зүгээр авсан мэдээлэлээрээ дасгал энэ төр хийдэг байсан. Гэхдээ бол тэнд миний буруу хийжсэн юм өчнөө олон үйлдэлсэн мөлөө. Одоо өөрийнхөө биеийн төлөвийг мэдэхгүй мацаг барьдаг ч юм уу. Одоо тэгээд дасгал хийж байхдаа тэр амьсгалаа ердөөсөө зохицуулдаггүй. Тэгээд дээрэс нь одоо тэр сэтгэлдээ ингээд хураацсан хурмталцсан зүйлээ ердөөсөө ингээд нөгөө бүр ингээд хавд алдсан. Тэгээд тэрнийг ерөөсөө хаанч гаргаж чаддаггүй. Одоо тийм л байдалтай болцсон байдгийн байна гэдгийг л сая 1 сарын сургалтнаас хойш ойлгол. Тэгэл за дотор хүнтэйгээ яриад дотгошоо ажиллаад ирэхээр бол улмал би сайжирч одоо тэгээд за энийг нэг ингэхгүй юм шүү гэсэн өөрийнхөө үйл хөдлөлт хүртэл дүгнэлт хийдэг болдго юм байна. Үнэхээр гайхалтай. Бомдгорогч маань анх хоёулаа ч нэг холбогдож байхад бомдгорогч маань бүр өстой хөл дээр босч чадахгүй те ихчнэр мөн ингээд байж энэ гэдэг бүр өстой гуйлдсан, царай нь бараацсан, ядарсан, өгөө зөөж ядаад өгөн дуун гарахгүй болцсон хүн байсан. Тэгээ өнөөдөр одоо ч царай нь бүр ингээд цаанаасаа нэг гэрэлтсэн бүр тостаацсан гоё өнгөдөг болчихсон. Бас зүгээр байхгүй бүр хаавс энергийн төв өгрөг гүүгээд алга очно басаа. Гэртээ байж чадахгүй ботлоо сахлахгүй болсон юм ээ. Шинжилгээнүүд нь бүгдээрээ сайн гараад гисэн ийм ерөөсөө тэрвэхгүй бодоод ихсэн байгаа гэхээр ингээд энэ бол ерөөсөө бидний таны өөрийн дотроосоо эдгэж чадсан эдгэлтийн үр дүн. Та энийг л хүссэн тийм ээ. Үнэхээр үр дүндээ хоёулаа амсаад явж байгаа. Тэгэхээр үнэхээр л гайхалтай. Тэгэхээр таны сэтгэлийн таны өөрийн чи хүч, таны чармаал зүтгэл тань одоо өнөөдөр энэ шагналыг авчирсан гэж хэлж байна. Энэ бид гур чаддаг юм өгж байгаа ч гэсэн авч чадахгүй хүмүүсүүд маш их явдаг шүү дээ. Өгж байгаа юм минь авч ухаарч чадахгүй өөрийнхөө төлөө юмаа хийж чадахгүй яваад байдаг хүмүүсүүд маш их байдаг. Тэгэхээр энэ дэр та минь өөртөө маш их хариуцлагатай байж чадсан. Тэгэхээр үнэхээр баярлалаа бомдгорогчээ. За баярлалаа. Манай бомд болгоор яг нөгөө 1 сарын хувьд нөгөө ганцаарчлсан уулзалтан дээр
тэгж доторлоо нь орно гэж бодоогүй тохиод ороод ирсэн нэлээд хямарсан шүү дээ. Санаж байна уу тий? Яг үнэ. Тий. Бараг тий. Яг Өөр тэдний ороо бол болохоор хичээлдээ татсан. орж чадхаа байдлаар хямд. Тий. За миний биеийг гүйтлээ би гарлаа шүү гэж гарч явал тэгэл маш их өөрчлөлт явагддаг юм байлээ. Тэгэхээр Тэгэл тийм тэр аймаар буглцсан байдаг өөртөө өөрийгөө байхгүй юу? барьж авч чадаал тэгэл дотгошоо ороод өөртөөгөө ажиллах юм бол маш сайхан болдог гэдгийг л одоо биеэр үзэл өнөөдөр ингээд баяр тэмдэглэл сууж байна да. Инээгээ сууж ин тийм ээ. Урд нь чи юу инээх мантай байсан шүү дээ. Хоёлаа өнөөдөр бүр өстой Тий, язгаж өнөөдөр инээдэг болсон. өглөө би одоо бүр нөгөө дасгалаа хийчихэд байж байгаад яагаад чи нөгөө баярын өдөртөө гээд ингээд бодоод байжсэн чи яг нөгөө ээж маань ингээл бид нарыг ингээд шалгалт өгөх гээд явах. Тэгэл манай ээж чинь нэг тийм цоочтой авдартай эмээ маань ч тийм байсан. Тэгээд цоочтой авдарнаасаа ингээл түлхүүрээ ингэж хүзүүнээсээ гаргаж ирж байгаа л чихэр өгдөг. Яг тэр чихрийн амт өнөө өглөө амт нь мэдрэгдэл тэгэл баярлаад уйлсан да. Вау. Дасгалаагээ сууж явах туу өглөө. Тийм Ямар гоё дасгалаа юм бэ? ээж яг дуусаад байж байгаад би өнөөдөр өглөө гадаа дасгалаа хийсэн. Йоо, ямар гоё юм бэ? Өстой гоё. Яг үнэ. Яг л ийм гоё юмнууд тохиолддог шүү. Дасгалын яг ингээд хийгээд сууж байгаа татгшин ингээд ороод бидрээс сууж байгаа гинт нэг гоё гоё амтууд орж ирнэ. Гинт нэг бүр баяр хизээний мартагдсан юу дурсамжууд орж ирнэ. Янз янз юм Тэгэл яг ашиг явж. чихрийн цаас амт нь мэдрэгдэл цаас нь нүдэнд харагдал тэгэл уйлсан да. Маш гоё. Гайхалтай. Энд таны бас нэг идэвхрэлт явагдаж байна. Ээжигээ сансан, битгэрсэн, тийм ээ, өгүүлсэн. Энэ бүхэн таны дотор бас энэ дотор бугалцсан явж гисэн байхгүй юу? Тэгвэл энийг та өнөөдөр тайлжна гэсэн үг. Үнэхээр гайхалтай. Баяр хүргэе. Ямар гоё юм бэ? Вау. Баярлалаа Монзарагч. Тэгэл энэ битүүлийн нөгөө эдний өглөө 2 дууг сонсоод жоох уйлал тэгэл бүр сайхан ингээл энэ дотроос зөндөө юм гаргал тавьсан да. Яг үнэ. Стас маш мундаг. Гайхалтай. За ингээд бид нар өөрөө өөрсдийнхөө дотор байгаа шархуудаа эдгэх тусам бид нар явандаа эргэн тойронд байгаа хайртай хүмүүстэй нөлөөлж өгдөг гэсэн. Ердөө л энэ байгаа. Та өөрөө асуудал үүсчихэд байгаа учраас таны эргэн тойр хүмүүсүүд байна бүгдээр асуудал болж байгаа. Бид нар мэдхгүйгээр одоо нэгэсэндээ нэг хайртай хүмүүстэй туслахад гүгээд байгаа шүү дээ. Хайртай учраас тэднэрийнхээ төлөө юм хийчихгээд гүгээд байгаа хүмүүсүүд. Тэгсэн чинь ясна баяраа гэлтэр өчтөр те аврах гэж байгаад хохирогч очиод яваад байгаа гэдэг шиг те. Туслах гэсэн биш бүр гай болтоо гэдэг шиг өөрөө бүр хам биеэрээ бүр хохироод явчихж байгаа байхгүй юу тийм ээ. Тийм. Тэгэхээр бид нар эхлээд бусдад туслая гэж бодож байгаад эхлээд өөрийгөө аврах хэрэгтэй болчиход байна. За баярлалаа. За болроо минь үг хэлэх тийм үү? За бүгдээрэнд нь өдрийн минь, орой минь. Арай мэдээ. Уучлаарай. Би жоохон хоцроод орж ирлээ. Өөр нөгөө хичээлтэй байсан. Далгармагч мэдсэн үгүй юу нөгөө Нара Банчин гэгэнтийн нөгөө Оксфорд их сургуульд сурахаар ирсэн байгаа шүү дээ. Тэгээд нэг юм бод мөрийн зэрэг гээд номын юм хичээл орж байгаа. Тэгээ өнөөдөр ихсэн. Тэгээ би өчигдөр та нартай хэлэх гэсээр агаад нөгөө хэлж чадаагүй. За гайгүй хичээл маань 12-оос байсан. Тэгээд нэг гээд энэ хичээлдээ амжаад орчих байх гэж утсан чинь арай амжиж орж ирсэн. Тэгээ жоохон хоцроод орж ирсэн байхгүй. Тэгээд гэхдээ нөгөө жаргал багшийн төвлөрөл гэдэг хичээл орохыг бол мэдчихлээсэн л та. Тэгээ сүүлийнх нь нэг хальт жоох хэсгийг нь сонслоо. Тэгээд надад бас төвлөрөл маш муу байдаг. Тэгээд нэг юм ингээд бодож байгаад шал өөр бодцсон бэждэг уулна ингээл ном энтер уншаад байгаа ингээд юм энтер сонсоод байжсэн. Бүр ингээд өөр юм бодчихсон явж идэг байхгүй. Тэгээд яад ингээд ийм төвлөрөл муутай байна да. Би ер нь яхаа өөрийгөө анзаараад за би ер нь төвлөрөл муутай байгаа юм байна гэж мэдрээд байдаг. Тэг ер нь бол нөгөө би бас ингэж бодсон юм аа. Хүн ч одоо аз жаргалтай амьдрий, сэтгэл хангалуун бай гэл ингээд бодож байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо жишээлбэл миний
одоо тулгымцсан асуудал орлогоо өсгийж гэдэг юм уу те үргэлжлэн байдлаа болий одоо мөнгөтэй холбоотой зүйлийг ингээд байдлаа сайжруулах гингүүд жишээлбэл нэмэлт ажил хийх болж байгаа тийм үү орлого өсгөх гэхэд тэгэнгүүт хагас бүтэн санд би амардаг болохоор хагас бүтэн сайнаар ажил хийх боломжтой байгаад байгаа. За тэгээд хагас бүтэн санд ажил хийх гингүүд нөгөө бие нь эрч хүчгүй ядарсан тэгээд нэг тийм бүх юмд тийм баяр жаргалтай бус байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэгж оролдож үзсэн хагас бүтэн санд ажил хийж үзье гэд. Тэгсэн чинь сүүлдээ нэг тийм ерөөсөн тэр маань бүр юу нэмэлт орлого мантай надад дарамт болоод тэгээд тэрийгэ болжсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө бас гэр бүлдээ чанартай цаг гаргах те хүүхдүүдтэй нөхөртөө өөртөө гэдэг юм уу ингээд бүр чанартай цагийг гаргах энэ төр бас тийм хангалттай цаг хугацаа зарцуулж чадахгүй байгаа. Тэгээд өөр бүхэл юмны эхлэл нь ерөөсө биеийн эрүүл мэнд юм байна гэж би бодсон. Өөрөө эрүүл байхгүй, өөрөө эрч хүчтэй байхгүй бол хичнээн гоё юм бодоод, хичнээн гоё юм мөрөөдөөд ингээд гэр бүлийнхантайгаа цуг байгаад инээж хөрөх гингүүт ерөөсөө за ингээд ядарч нээж ядарч ингээд нөхөртөө ч гэсэн ингээд тийш явъя гингүүт за би ядраад байгаа юм чинь болоо доо гэл ингээд нэг тийм аз жаргалтай бус байдал руу ороод байгаа байхгүй юу ч бай ажил дээрч бай гэр бүлтэйч бай нэргэн тойрон нийгэм орчиндооч бай тэгээд за ерөөсөө хамгийн түрүүнд би өөрийгөө л ингээд сайхан эрүүл эрч хүчтэй баяр жаргалтай тий байлгая. Тэгэх юм болвол би одоо ингээ хүссэн мөрөөдлөө биелүүлж чадах юм байна. Иргэн тойрныхондоо гоё байж чадах юм байна гэж бодсон. Тэгэл ерөөсө хамгийн номер 1 зүйл бол өөрийн эрүүл мэнд сэтгэл зүй одоо жинкнээсээ төвлөрөл сэтгэлгээ тий бүх юм байдаг юм байна гэж бодчихвол тэрийг аягүй сайн ойлгоод за босод олон ингээд нэг сургалтуудыг би сонсдог л да тэгээд за ингээд ерөн за энийг би яг ингээ хэрэгжүүлэе гингүүд нөгөө нэг эрүүл мэнд чи ингээд нөгөөт чи хойшин татаад байдаг. Тэгэл за ерөөсөө эрүүл мэндтэй л холбоотой хамгийн түрүүнд энэ асуудлаа шийдэе гэж бодсон. Тэгээд одоо яг зөв газараа орж ирээ, зөв хамт олонтой холбогдсондоо тэл их баяртай байгаа. Вау. Баярлалаа бадраа. Ямар гоё юм бэ? Яг үнэхээр бүр яг тийм шүү. Бид нар мөнгө олох гэж зүтгээд байна. Мөнгө олсныхаа дараа эрүүл болъё гэдээ яваад байхгүй. Дасгалжуулалтанд минь суугаад өгөөж гэхлээр байжээ би эхлээд завгүй байгаад ингээд яваад байдаг байхгүй. Тэгэхээр таны би байжээ хүлээжээ гэж хэлж чадахгүй болж хэлж байдаг гэсэн. Бид нар завтай байж энэ ажлуудыг амжуулахын тулд өөрсдөө эхлээд өөрсөндөө цаг гаргаж сурах хэрэгтэй. Энэ хамгийн чухал. Тэгээд яг түрүүний хэлэхээр үнэхээр ядраад бие өвдсөн байгаа хүн юун тэгэж өссөн юм хийж чадахгүй болчиход байгаа байхгүй. Эргээгээд бид нар эргэн тойрондоо бүр гай болж эхлэх гэж байгаа байхгүй. Өвдөд хүүхдүүд минь зовж эхэлнэ. Хань ижил өөр хүүхдүүд минь зовж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө эрүүл байж ээж эерэг сайхан энерги гэдэг зүйлийг өөрсдөөсөө ядгаруулж ээжээж бид нар бусдаас тэр сайхан зүйлийг авна. Бид нар нэг хүнд юм өгч чадахгүй тэр хайр гэдэг юм өгч чадахгүй гадаг шүү дээ. Одоо түрүү анги бүгдээ гэр хүүхдүүдтэйгээ цуг байх гэхээр ингээд нэг байгаад биеийн байгаад байдаг мөртлөө сэтгэлд одоо нэг бие хаана болохоо хэцүүлж өгч чадахгүй ингээд талд байгаад байна. Энэ үед бид нар нөгөө дөр хүсээд байгаа сайхан чи ирж чадахгүй болчихдог байхгүй. Нөхөрүүд одоо ингээд ойлгохгүй болж хайрандаа харилцаа муудаж эхэлнэ. Өөр хүүхдүүдэд асуудал гарч ийн хүмүүжлийн доголдол үүсч эхэлнэ. Ингээд нөгөө санаа зовсон асуудлууд маань өстой араас унгарч орж ирдэг. Тэгээ би тэрийг хоосноор хэлчихсэн шүү дээ. Та өөртөө боломж авахгүй амьдрал танд боломж өгөхгүй шүү гэд. Зав өгөхгүй шүү гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Өөртөө л тэгтээ цагийг гаргах хэрэгтэй. Энэ дээр ерөөсөө хамгийн чухал нэгдүгээр. Бусад асуудлыг хоёрдугаар тавих хэрэгтэй. Тэгээ нөгөө инх хамгаалах хичээг надад би одоо ажилдаа одоо ингээд чөлөө өгөхгүй байх, маш их ажилдаг гэл ингээд ярьж яхад нь та одоо ямар ч гэсэн өөртөө нэг цаг гаргасан тэрийг үнэхээр мундаг ухамсарласан учраас яадаг гэсэн хичээлүүдээ бол тасалдахгүй яг цагтаа орж ирээ сууж байгаа. Би өөр тэрэн дээр бүр гайхаад байгаа инх хамгаалах хичээг ямар ч боломжгүй гэжсэн хүмүүс мундаг хичээлдээ бүр суугаад яваад байгаа. Энэ бүр үнэхээр гайхамшиг. Тэгэхээр энийг хүн хүсвэл
Тэгээд өөрийнхөө зорилгыг мэдчих юм бол ухамсарлах юм бол энэ чинь хийгддэг зүйл. Бүх зүйл боломжтой. Ганцхан бид нар бодлороо өөрсдөө энэ болохгүй гэж бодчиход байгаа зүйл маань бүгдийг хаачаад боломжгүй болгочод байгаа. Тэгээ яг болохгүй болчиход байгаа юм гэхээр бидний нөгөө нэг харах үнцэг сэтгэлгээ минь тэр дотроо сөрөг юм дотроо байгаад байгаа нөхцөл бид нар илүү гэдэг нөгөө боломжтой зүйлийг харж чадхаа байгаад гэсэн үг байна. Тэгвэл энэ бидний дасгалжуулалт өнөөдөр бид гурав эндээс танд ерөөсөө зөв талаас нь зөв юмыг сэтгэж чаддаг болтол чинь энд бид гурав тантай туг хамтарч ажиллах засал сургалтаа явуулаад байгаа л гэсэн үг. За долоомогч. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй, өсвөр насны хүүхдүүдтэй хүмүүс бол энэ сургалт бол хамгийн их чухал гэж бодож байна. Яагаад гэвэл өөрийгөө өөрчилж хүүхдүүдтэй маш их нөлөөлнө, тий. Миний хувьд бол би бол яг хүүгийнхаа өсвөр насн дээр бас яг тодорхой хэмжээний өсвөр насны хүүхдтэй яаж харьцах гэдэг дээр тийм юу байгаагүй. Юу лээ? Туршлага байгаагүй ч юм уу. Эсвэл нөгөө өөрийнхөө хуучин сэтгэлгээгээр энэ орчин үеийн хүүхдийг хүмүүжүүлэх гэж хуучин сэтгэлгээгээр хандснаас болж би хүүтэйгээ зөрчилтэй хүмүүсэд тэгээд би хараа яг энэ дээрээс ухамсарлаад би өөрчлөгдөх ёстой юм байна гэд би өөрийгөө өөрчлөөд ирэнгуут миний хүү автоматар өөрлөсөн. Тэр үед бид яг хүүгийнхаа 17-8 насн дээр би 2 жил шахуу өөрөө айгу манарч явсан. Тэ нөгөө ингээд нөгөө хүүтэйгээ ойлголцохгүй. Эн чинь багасаа энэ гадаад төрөөд өссөн хүүхдийн сэтгэлгээ нь өөр. Би чинь социализмын үеийн хүн гэдэг ингээд бит хоёрын үзэл бодол ингээд зөрчилдөөд эхлэнгүүт би өөрийгөө өөрчлөх ёстой юм байна гэж ухамсарлаад би хувь хүний хөгжлийн сургалт гэдэг ингээд янз бүрийн юмнуудаар явсан. Өөрийгөө өөрчилсөн. Одоо хүн маань ямар ч асуудалгүй би асуудлыг хүндрүүлж хараад асуудал надад байсан байгаа байхгүй. Яг үнэ. Тийм учраас одоо бол хүүтэйгээ үнэхээр гоё болсон бидний харьцаа. Тийм учраас би одоо энэ ялангуяа өсвөр насны хүүхдтэй хүмүүс энэ нийгэмд өсөж байгаа энэ нөгөө Z generation гэдэг байгаа энэ хүүхдүүдтэй хүмүүс бол харьцаагаа сайжруулахын тулд өөрсдөөсөө эхлэх юм байлээ гэдгийг бүр зориуд хэлье гэж хэлье. Яг үнэ. Бид нар өөрчлөгдөх ёстой ч одоо. Тий, яг үнэ. Бидний тархич нь хуучин програм яваад байгаа байхгүй юу? Нөгөө юу лээ? Говьсгалт нам гэдэг үл ямар коммунист намын системийн үеийн програм тархинд суулгацсан хүмүүсүүд тэр хүмүүстээр явцсан улсууд байхгүй юу? Тэгэхээр тэрүүгээр бид нар өнөөдөр энэ ертөнцийг хараад байгаа. Болж чадахгүй. Тархим нь илүү бүр задрахгүй болчиход байна гэсэн. Эдийг хардахгүй болчиход байна гэсэн. Тэгээд амьсгалын дасгалууд хийгээд ингээд бид нар энэ сэтгэлгээнийхээ энэ юмыг өөрчлөлт өгөхлөөр бидний тарих ажилдаг болж эхэлнэ гэсэн. Бүр маш мундаг сэтгэдэг болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр бид нар одоо энэ Европт байгаа маш хөгжлөл болчиход байгаа энэ зөнгөрөл гэдэг өвчин байна. Багасч эхлэх гээд байгаа байхгүй юу? Энд бидний тарих затгүй болоод сэтгэхгүй болоод эхлэхээр тархимын зөнгөрөл гэдэг өвчин үүсч байгаа шүү дээ. Бодож сэтгэж чадхаа байгаад нэг өстой амьтанд тийш ногож чинь гэсэн. Хүнтэй адилхан болж чадахгүй юм гэсэн. Тэгэхээр хөгшрлөө гэд бид нар хичээлээс хойш суух хөгшрлөө гэд юм сурахгүй одоо чадахгүй ойлгохгүй биш. Бид нар бүгдээрэнд нийтэс байгаа. Энэ нийтэсийг насаахих тусам угаасаа тоон багасж байгаа эсийн хуваагдтаа удаашрж байгаа энэ нөхцөл байдлыг бид нар мэдчил байгаа юм чинь энийг харин бид нар сайжруулах талаараа маш их эвдэгтэй явах хэрэгтэй байхгүй юу? Энэ тархийг ажилуулах хэрэгтэй. Бид нар тархиныхаа эд эсийг бүрэн гүйцэд ажиллуулж чаддаггүй гэж байгаа байхгүй юу? Тэгээ ажиллаулаад байгаа нь юу юм гэсэн чинь бид нар нэг одоо зурагт мурагт одоо энэ Facebook элдв янз юмс хэрэгтэй хэрэггүй кино мэнүү гэсэн юмнуудыг аваад энэ тархийг ингээд бүр эсийг ингээд бүр замбраг болоод алдагдуулаад сөрөг энергиээр дүүргээд тэгээд энэ тархич чинь одоо ачаал аваад үзээд бүр буруу юм дээр байна шүү дээ. Тэгэхээр энийг маш гоё эмгтэй цэгцтэй програмчлах хэрэгтэй юм бид нар. Ялангуяа одоо энэ бадганы хүмүүс. Одоо нэг бадгана гэдэг элемент чинь хүний тархинд оршдог. Тийм учраас одоо ингээл унтаал мунхаглах нөгөө бадгана арвидах юм бол мунхаг болохын шинжээ гэж ярьдаг. Угаасаа уламжлалт хамгаахын юугаар уламжлалт хамгаах ухааны үндсэнд бол тэгж заасан байдаг. Бадгана ихтвэл мунхаг болноо. Тэгээд өдөр унтаж болохгүй, халуун наранд унтаж болохгүй гэдэг дамгаалцсан хүмүүс нь бүрч болохгүй гэдэг. Тийм учраас тархийг хөгжүүлж л авахгүй бол мунхаг тал руугаа л явна гэсэн үг. Тэгэхээр бүх зүйл боломжтой. Тэрээс энийг бид нар тархиндаа бүр суулгах хэрэгтэй.
болохгүй гэдэг бол энэ яаж нэг асуудал надад байгаа юм байна гэдэг дээрээ зогсох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энийг болохгүй талаас нь биш болдог талаас нь харах дээр дахин ажиллуулна. Боломжгүй биш боломжн дээр төвлөрнө. Чадахгүй биш чадсан дээр төвлөрнө. За энэ гурвыг бичээд авах манайхаа. Тийм ээ. Боломжгүй биш боломжн дээр бид нар тархиа хөгжүүлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Алло. Чадахгүй биш чаддаг дээрээ төвлөрнө. Чадсан дээрээ төвлөрнө бид нар. За тэгээ хэдүүлээ өөрөөсөө энэ бодол сэтгэлгээ гэдэг зүйлээ өөрчлөөд харах өнцөг минь өөрчлөгдөд ирэхлээр аяндаа таны дотроос нар ургана гэдэг шиг гэрэл засаж байна. Нөгөө стресс бухимдал гэдэг нэг өөрийгөө ядраад байгаа энэ бүхэн байна алга болж эхэлдэг. Өөрийнхөө энергийг нөхөж эхэлдэг гэсэн. Дасгалаа хийгээд гарахлаар өдөржингөө гоёрч хүчтэй болчихно. Урд нь та өөрөө энэ өдрийг давж арай хийж давж гардаг байсан энэ бие чинь дасгалаа хийгээд гарсан тохиолдолд та ерөөсөө зүгээр өдөртөө өстө бүр ирч хүчтэй явсаар гал нэг мэтгэл арай болчихсон. Юу хийгээд уусч өвчнөө ажил амжуулсан. Маш их хүчтэй болдог. Дээрээс нь бидний хэлээд байгаа төвлөрөл гэдэг зүйл маань одоо цаг дээр байх. Одоо яг энэ цаг дээр л амьдрах. Энэ одоо энэ цаг дээр бид төвлөрөлтөө хийж байхад таны хийж байгаа ажлыг чинь үр дүн маргаашийг чинь бүтээгээд байгаа гэсэн үг. Өнөөдөр хийж байгаа ажлынхаа үр дүнг та харна гэсэн үг. Сэтгэл санаа чинь 2 хуваагдчихад 3 хуваагдчихад нэг юмыг аргацааж байгаа юм шиг юм хийгээд яваад байна та өнөөдөр одоо яг хийж байгаа зүйл чинь. Тэгэхээр өнөөдрийн үйлдэл таны маргаашийг бүтээнэ. Хуурамч сэтгэлээр хийгээд байна уу? Сэтгэл санаа чинь шал өөр маргааш дээр нөгөөдөр дээр өнгөрсөн дээр яваад байна уу? Тийм ээ? Энээс болоод таны өнөөдрийн хийж байгаа үйлдэл болгон чинь өсөөгөө зүйлийг ч авчирдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар нэг юу гэдэг вэ? Таны бодсон болгон нэг одоо бодсон зүйлээ бид нар татчихийдгаа гэдэг ба шүү дээ. Энэ дээрээсээ бид нар өөрөө итгэж чадах юм бол боломжгүй зүйл гэж хязгаарч байхгүй. Энэ дээр бидний эдгэрэлт хэрэгтэй. Эдгэрэлтэн дээр бидний итгэл гэдэг зүйл хамгийн чухал очоод байгаа гэсэн. Гэхдээ итгэл гэдээ ярьчихаар заримдаа бид нар мунхагаар, харанхуугаар одоо ингээд шүтээд бишрээд одоо итгээд явдаг цаас одоо тэгэхэл юм байлгүй болоход байдгүй дээ гэдэг нэг харанхуй яваад байдаг. Тэр итгэлийг хэлээгүй. Та бүр сүнснээсээ дотроос өөрөөсөө энэ итгэл гэдэг юм чинь танд өөрт чинь мэдрэгддэг гэсэн. Нөгөө талын мунхаг шүтлэг бишрэл буюу итгэл гэдэг зүйл маань бидний энэ тархин дотор бодлороо явагддаг бол нөгөө итгэл үнэмшил гэдэг зүйл маань таны сүнсэн дотор явагдчихэйдэг. Энэ хоёр өөр зүйл явагддаг. Бидний дард ухамсар гэдэг маань сүнслэг оюун ухамсар буюу таны дотор сүнсэн дотор ч явагддаг зүйл. Ухамсар буюу оюунлаг ухамсар маань бидний бодлон дотор явагддаг гэсэн. Дард ухамсараар мэдрэгдэж байгаа зүйлээ бид нар мэдэрдэг байхгүй юу? Нэг бид нар зөм бил гэж ярьдаг шүү. Мэдрэмж гэх нэг юм. Би нэг юм мэдрээд ах шиг байна, тэгээд ах шиг байна гэдэг хүн хэлээгүй мэт аль тийм мэдрээд байгаа чинь яаж вэ? Бидний дотор дард ухамсар, сүнслэг оюун ухамсар маань энийг мэдрээд яваад байна гэсэн. Тэгэхээр энэ дээр бид нар ажиллана гэсэн. Амьсгалын тулд энэ хийжсэн хүмүүсүүд маань би мэддэг чаддаг гэдэг дээр угаасаа хийжсэн чи эн чинь ийм байсан чи ингэдэг тэгдэг гэдэг ингээд тэрэн дээр тавьчаад яваад тахлаар энэ дасгал руу орж чадах байж жишээлбэл. Тийм учраас орж иж байгаа хүмүүсүүдийг бол би ерөөсөө сурж ирсэн байна, сайн байна. Тэгтээ сурсан юм хажууд чинь тавьчаад анх сурч байгаа юм шиг орж ирээд хийгээрэй гэдэг дээр дандаа байхгүй. Одоо би йогийн дасгал хийжсэн хүмүүсүүд өөрсдөө багшсаадаг, йогийн дасгал хийжсэн ч хүмүүсүүд байгаа. Энэ дээр орж ирдэг. Хүнд заагаад явдаг, хичээл заагаа явдаг хүмүүсүүд хүртэл орждаг. Эмчнэр хүртэл манай тасгалжууданд орж ирдэг. Би тэгээд энд орж ирсэн тохиолдолд та сурах гэж орж ирсэн бол яг ингээд өөртөө хэрэгтэй маавнаг хойсоош нөгөө нэг би эмч гэдэг дээр зогсчлоор нөгөө хүн чинь ингээд өөрөө авах гэж байгаа юм авч болчиход байгаа.
Тийм болохоор та одоо энд орж ирэхдээ бол яг өөрийгөө бүр яг л юу ч мэдэхгүй юм шиг орж иж юмаа сурах хэрэгтэй. Тэгжээж та эндээс томор юм авнаа. За манайхаа. Өнөөдөр ч одоо би ер нь их ярьдаг өдөр та нар минь чимээг байдаг өдөр юм аа. Тэ. Өчтөр чи та дээр л баах мөчөдөд ярьсан чи өнөөдөр би өөрөө баах ярьж юу яадаг болсон юм шиг өдөр байна шүү дээ. Тэгээд инктүү ягчид би танд удахгүй имэйлэр чинь 2 имэйл очин тань дээр бодроо ч гэсэн очин дасгалжуултанд орчоо тий дулраа маань шийдвэр гаргасан шүү. Тэгэхээр имэйлэр чинь та хоёр руу юм очин. Тэгэхээр та хоёр надад имэйлээ явуулаарай. За. Тэгээд имэйл дээр оронгууд платформ руугаа орох заавар гэж нэг юм очдог байгаа. Нөгөөх нь урилга гэж очино. Тэгэхээр энэ платформдоо эхэлж бүртгүүлж орох хэрэгтэй гэсэн байна. Тэгжээс тэр процесс юм болж байгаа. Би энэ дээр имэйлээ бичих үү? Яах вэ? Танд хоёр чатаар бичсэн тэр. Одоо энэ хаагтчууд алга болчихно. Би бичиж авч байгаа юм чи надад бичих юм энд алга. Би нөө ажлаа тараал станаар Google уралдаж авч ирлээ сая зүгээр. Бичих юмгүй. Дансны дугаараа тавиад өгөөч. Би хэдэн уржтар бичээд авцсан гэж бодсон чинь бичээгүй байх юм. Аха. За дансны дугаар чадаад. Далаврагш болон түрүүн бичээд тах шиг байсан нөгөө дансныхаа дугаарыг. Энд харагдахгүй л ах юм. Энэ. Энэ доор байна. Энд байна. Харагдаж байна уу? За. Хаан банк тий. Тий, хаан банк. Тий. Тэгээд 550,000 төгрөгийн төлбөртэй байгаа. 64 41. Тэгээд таныг энэ одоо платформ руу ороод ингээ бүртгүүлэх гэхээр нэг $10 нэгтээ. За. Тэрийг нь ч гэсэн та хэрэг болж байвал тэр юугаар нь төлж шууд платформ руу орчин. Тэгээд тэр $10 чинь хэрвээ та хүсвэл одоо энэ 90 хоногийнхаа дараа үргэлжлүүлээд би эндээ сар болгон 35,000 төлөө шүү дээ $10. Тэрийг бүгдээр хадгалъя гэж бодно. Эсвэл би тань руу шууд буцаагаад данс руу чинь $10 хийх юм уу? Эсвэл та энэ 550-аас 35-ыг басаад 525-ыг 515-ыг хийх ч юм уу? Та өөрөө тэрийг нэг өөр ягаад хэлбэрээ хийчихэрэг. Би 550 хийчихээ тэрнээс нь яачихгүй юу? Тэгвэл 550-аад та энэ хаан банк руу хийнэ. хаан банк руу тий. Платформ руугаа ороход танаас дансны $10 шаардна гэсэн үг гэсэн да. За. Тий. Тэгэхээр та $10 төлөх юм чинь тэрүүгээр нь төлчнөө гэж бодвол энд 500 эдээ буцаагаад яаж шууд эсвэл хамаагүй бид $10 дараагийнхаа гишүүнчлийнхээ юмд хадгалчаа гэвэл тэр чинь би энэ дээр тэмдэглээд авчихна. За. За тэгээд энэ 550-ыг нөгөө хаан банкны энэ данс руу шилжүүлэх юм. Энэ нөгөө би аппликейшнаар шилжүүлэх байхгүй юу? Тэгэхээр заавал нөгөө нэр асуугаад байдаг банк дансны. IBAN уу? Юуны нэр? Хин энэ одоо энэ данс чи хиний нэрэн дээр байгаа юм гэдэг. Бэ жаргал миний нэр дээр байгаа. За. Тий. Зүгээр л жаргал юм байна тий. Тий, зүгээр л жаргал. Энд нэг энэ хаан банк чинь сүүлийн үед нөгөө нэг юу нэхэд ингээд ашиг байлаа. IBAN код мод нэхэд ингээд яриад байдаг ш. Данснаас данс руу шилжүүлэх гэдсэн тийм үгүй юу? Яг годонтоор шилжүүлэхээр зүгээр хэлээ. За. Цаанаас нь угаасаа гараад ирчихлээ. Тэр IBAN. Өмнө гараад ирчихлээ. Тий. Окей. За. Тэгээд заачлаа. Би 1-2 хоногийн өмнө хаан банк руу шилжүүлсэн санагдаад байна. Тэгээд тэр аппликейшн дээр бол ямар нэг юм асуугаагүй зүгээр шилжчихжээ. За. Окей. Баха. За болох тий. Тэгээд хэдүүлээ төлбөрийнхөө мөнгийг шилжүүлэн хөдөө над руу нэг скриншот хийгээд Facebook нэрээ бичээрэй. Утга гэдэг дээрээ Facebook нэрээ бичээд. Тэгвэл заримдаа ч одоо ингээд нэг энэ дээр ингээд өөрийнхөө нэрээр орсон. Заримдаа Facebook дээр өөр нэртэй байгаа. Одоо нөгөө хин нь ямар хүн төлбөр хийснийг мэдхээ байж тийм байл шүү дээ. Facebook нэрээ бичих юм уу тий? Тий, яг утга дээр Facebook нэрээ бичээд. Минийх бол юу яах вэ хаа нөгөө аппликейшн дээр утга гэж гарч ирдэггүй олон улсын аппликейшн болохоор. Гэхдээ би нөгөө явуулсныгаа юу яачээ. Скриншот хийгээд тэгээд би ийм шүү гэдэг жоохон тийм бутархаа мөнгөтэй ороод идэг бас нөгөө
паунднаас Монгол төгрөг рүү шилжчихээр Чи тэгж шилжүүлд юм уу те? би Олон тэгж улсын аппликейшнээр шилжүүлдэг байхгүй. Тэгээ шууд өөрийнхөө энтхийн данснаас Монголын хаан банкны данс руу аппликейшнаар шилжүүлдэг байхгүй юу? За. Тэгэхээр минийх бас нөгөө утга гэдэг дээр утга гэж асуудаггүй. Монголдо хооронд нь шилжүүлэл утга гэж байдаг шүү дээ. Тэгээд би бас Монголын юун дээр дандаа хувь чатаар ингэж бичдэг байхгүй. Нэмэлт дандаа тайлбар бичдэг. За би иймийг ингэ шилжүүлсэн байгаа шүү. Би шүү гэд утга дээр нь юу гэж мэдхгүй. Тэгэхээр хувь чатаар холбогдож болох бах тий. За тэгээд Эрүүл мэндийн нууц гэдэг энэ юурууга скриншотыг явуулчих юм уу шилжүүлсэн баримтаа. эрүүл мэндийн нууцаа одоо би таныг хоёрыг би одоо энд хайрыг түгэгч гэдэг бидний чат Facebook чат байгаа. Мессенжер. Энэ дэр хоёрыг би одоо шууд нэмчээ заа. За хайрыг түгээгчээ. Хайрыг түгээгч. За баярлалаа. Тэгэнгүүтээ энэ дээрээ шууд бичээд явчаарай за. За. Тэгээ. За удаж байгаарай. Инх туягч чинь ямар нэртэй байна танай Facebook дээр? Инх туяа гэдгээр байна уу? Тэ инх туяад орж. Ногоон цамцтай байгаа. Монгол үсгтэй биш үстэй. Биш. Инх туяад орж ногоон гадна талаа өвстэй юм шиг үү? Гадна талаар ногоон өнгөтэй. Тэ ногоон өнгөтэй цамцтай нэг юм. Өвстэй биш ногоон цамцтай л зураг байгаа даа. Гараа ингээд би болохоор нэг та хүүхд цамцтай арталтаа ногоон өнгөтэй бүрэн юм л яваад байна. Үгүй нэг ногоон цамцтай. Нэг улаан юбктэй. Доор нь жоох улаан юу харагдаж байгаа. Тийм байна. Одоо харлаа. За. Наран туяжигчтэй найзгдсан байна. Энэ л. Тийм. За нэмсэн. Болроо маань болохоор болор ихэгээр байгаа юу? Тий, би энэ чатан дээр биччихлээ. Болор ихэгээд англи үсгээр болор ихэгээд байгаа. Тэгээд нөгөө чат GPT-гээр нэг юм нөгөө хувиргацсан зураг байгаа. Нөхөртөөгөө хоёулаа нөгөө Эвлин Цамхгийн наан ахуулсан зурагтай. Чи надтай найз болчих Facebook дээр жаргал бодорч гэх. Би баг найз шүү тантай. Би гарч ирэхгүй ч чийтэй. За. Таних ямар вэ? Жаргал бодорч гэдэг. Англи үсгээр үү? Англиар тий. Жаргал бодорч. Тийм байх. Шар юм хар свитертэй хамттай. Тий. Би friend request явуулчлаа. За. Тийм баха чи тэр найз биш шүү дээ. Тийм ямар таны юм бэ? Тийм болоод би энэ талаар мэдээл байдаггүйсэн биш. Тийм байна. Антайгаас л авсан тийм. За одоо гарчлаа. За. Эрүүл мэндийн нууц гэд Facebook пэйж хуудсан дээр ер нь манайхаа фоллоу хийж байгаа юу та нар дагагч байгаа юу? Facebook групп дээр. За. Тэр дээр ороод Facebook групп дээр явахлаар цаашаа нэг бодлын хүч, сэтгэлийн хүч гэдэг юм хаалттай группуд бас байдаг шүү дээ бидний Facebook дээр. Эрүүл мэндийн нууц гэсэн үү? Эрүүл мэндийн нууц гэд монголоор бичсэн байгаа. Тэрэн дээрээс бас юмнуудыг минь уншиж харж болно. Гэхдээ одоо ер нь би Facebook дээр байгаа юмудаа ерөнхийдөө энэ платформ руу бол бүгднийг цуглуулж байна да. Эрүүл мэндийн нууц гээд ногоон ийм хүрээтэй гэх юм уу? Бүрэн зурагтай байна. Бүрэн зурагтай тийм байна.
За тэгээд тавтаа барил. За баярлалаа. Дасгалжуултанда тавтаа барил. Баярлалаа. За 15:44 Монголд ч нэлээд орсон. За тэгээд 6 сарын 4-нд дасгалжуулт маань эхэлнэ. За тэгээд нөө заавар очин платформ руу ороод яаж олж хэрэглэх үү гэдэг заавар хараад. За тэгээд надтай холбогдоор хэрвээ холбогдохгүй байна, болохгүй байна, ийм асуудал үүсээд байна гэдэг юмнуудаа ерөөсөө энэ чат групп дотор над руу бичээд юм эсвэл хувь хүнээр минь над руу өөрлөм бичээд. Дор шийдээд яваарай. За тэгэхгүй нэг чимээгүй суугаад тахта та хэдийг яаж байгааг нь би мэдэхгүй учраас одоо тэгээд яа болоод байгаа юм болов болохгүй юм байгаа юм болов гэдээ яваад байгаа шүү дээ. Болохгүй ингээд гэдгээд хэлээд байгаарай. Инх хамгаалагч юу болж байна? Та чат нөө платформ руугаа дасгалуудаа орж харах хизээ орох үедээ хоёлаа. Охин хизээ ирэх үедээ хоёлаа. Тэгээд 3-нд орох уу? За охин байх юм таны хажууд? Байхгүй. Тань тусдах хүн байна уу тэгээд? Байхгүй. За яагаад дээр ингээ 3-нд биш заавал очих. За ямар ч байсан би хүүхдтэйгээ очихыг л одъё. Тэгээд би чамраа бичиж очингуудаа. Хүүхдээ хажуудаа байлгачвал яах вэ? Орч чадахгүй шүү дээ. Харин тийм тий. Уул Тийм, тань дээр гурван би нөгөө ямар- имэйл очсон, заавар очсон байгаа. Энэ рүү ороод гэдгийг хэлсэн байгаа. Охин ч баг тэрийг хараад баг хийчих болов гэж би боддог. Тэгэхээр бүр болохгүй бол над руу цагаад тохироод За, хизээ тэгээ. болмоор гэдгээ бас ярьчвал тийм ээ. Тийм. Тэрийг үзүүлээ тэгээд бүр яахгүй гэвэл чамтай л холбогдъё. Ямар Тийм. юу яахгүй. За тэгээ. Тий. За тэгээд чат руугаа ороод хоёр маань нэг инхтэй болроо хоёр маань платформ руугаа яг ингээд орохлоо тэр 17 молоор нэхлээд ингээд болохгүй байна болоод байна тэгж болохгүй ингээд над руу ихтгэн хэлээрэй заа. Яг ороход эндээс би зөвшөөрөл өгдөг байхгүй юу? Тийм та тий. Тэгэхээр жоохон хоёр хэлэхгүй би энд ингээд харахгүй юм чи удаад байдаг. Тэгэхээр 1 хоног 2 хоног алдаад байдаг. Юу удаад байгаа юм гэхгүй. Ингэсээр дасгал минь хэлэх гээд байна шүү дээ. Тийм учраас сэдвүүдээ гоё дор юм юм шүү. За. Харин тийм. За. За тэгээд та нар минь сайхан амарцгаадаа өнөөдөр дасгалжуултанд ороод ирсэнд баярлалаа. Сургалтанд орж ирээд бас цог байсанд баярлалаа. За баярлалаа. Сайхан хичээл сонслоо. Баярлалаа. За сайхан амарцгаарай. За сайхан баярлалаа. Баярлалаа. Дөрөнд тэгээд яг Zoom энд хүрээд юун дээр хүрээд ирэх бах те нөгөө одоо чатн дээр. Тэгээ энэ хайрыг түгээгч гэдэг энэ хоёрын чатн дээр угаасаа уулзалтууд зарлууд ингээд за манайхаа одоо ингээд тэгж ингэж шүү гэдэг бүх юм чинь тэн дээр бичигдээд яваад. За. Тий. Би тэгтээ таныг бушууга эртхэн шиг энэ платформ руу орчвол дотор нь ороод тэр унших юмудаа байг эртхэн уншаад явж байвал бүр сайн. За. Эхлэхээс өмнө хичээлийн үзээд эхэлчүүд бүр сайн байна. За. Тий. 3 өдөр тэгээд таны хичээл юм уу те? Тий. 3 өдөр миний хичээл эхэлж байгаа. За. Тэгж байгаа. Энд ихтгэл тайлбараа үзсэн, хичээлээ сонссон байвал тэгэл явна да. Тий. За харин. Тий. Бодроо Тайлбарыг нь сайн сонсчвал тэгэл хичээлийн нэг үзчихэл ороход бол арай хялбар л өгдөө. Тэр нөгөө school платформ дээр байгааг ярьж байна уу тий? Би тэр лөө одоо өнөөдөр орно. School руу одоо ингээд ер нь орох Хичээл нэг бичсэн. Тэгээ мэдээжээр тэр өмнө нь нөгөө зөндөө унших юм уу байдаг шүү дээ тий. Тий. Тэгээд судалсан байвал илүү амар байдаг тий. Баярлалаа. Чи Баярлалаа. өнөөдөр орно гэвэл над руу гээс яачаараа явуулчдаа тэгчлээгээ хийчихвэл би энэ дээр одоо харьцаад скул дээр байж тэгэхэд зөвшөөрөл өгөөд явуулчихсан. Тэгээ. Окей. Баярлалаа. Тэгтээ чи хаана байгаа вэ? Монголд байгаа уу хаана байгаа та? Монгол. За. Одоо шөнөөр болцсон байна. Та нар сайхан унтаж амарч маргааш. За тэгээ. Тэгээд ороод яваа. За. За. За баяртай. За баярлалаа. Сайхан амарцгаарай. За баярлалаа.